Би өөрөө ер нь багш гэж хэлүүлэх их дурггүй. Хөгжмийг ер нь багшилдаггүй байхгүй юу? Охиныгоо хуруугийн цортлон давтуулаарай. Чи хүнийг уйлуулж явах, баярлуулж явах. За эн чинь сайн багш болохын төлөө юм хийдгүү. Би зөвөр үр дүнгээ харах аягүй дуртай. Тэр одоо бүр мимик өөрчлөгддөг тий. Яг тэргөөрөө хөгжмөө бид нар тоглодог тий. Гоё хөгжмийн зохиолчдын зохиол ерөөсөө ингээл амьдрчийдэг байхгүй юу? Миний өнөөдөр ингээд зуураад байгаа хүүхдүүдээс минь үр дүн гарч ийн, амжилт гарч ийн. Би тэрийг л харах дуртай. Энэ хөгжмнөөс өөр юм мэдгүй. Одоо яанда эмэгтэй хүн одоо гэрээ ажил хийх хэрэгтэй ингээд тэгнэгээр үргэлж тархин ажиж идэг. Яг эрүүл нойргүй идэв шүү дээ бид нар чинь. Сайн байцгаана уу эрхэм үзэгч сонсогчдоо. Анхны цаас хаялсан өвлийн ихэнх сарын 15-ны дүүчин өдрийн мэндийг хүргье. За шинэ юм хуучлаа. Подкастын энэ удаагийн зочноор Монголын нэрийг ертөнцийн чихнээ дуурсгасан төгөлдөр хуурч Москва, Софи, Мексик, Мадридын дүүрийн театраас гадна дэлхийн сонгодог урлагийн мөрөөдлийн тавцсан болсон Алдар Карнеги Холл. За тэгээд Төв Америк, Азийн олон орнуудаар уран бүтээлийн гишгэлүүлсэн анхны монгол уран бүтээж, Монгол Улсын консерваторийн дэд профессор, гавьяа жүжигчин, Монгол Улсын соёлын элч Санг Доржийн саяын цэцэг оролцож байна. Сайн байна уу? Сайн байна. Өглөөний мэнд ээ. Өглөөний мэнд. За таныг бидний урилгыг аваад оролцож байгаад маш их баяртай байна. Тэг өнөөдөр хоёулаа хөгжмийн талаар, ялангуяа сонгодог хөгжмийн талаар ярилцъя гэж ингэж бодож байгаа юм. Бидний нийгэмд эерэг сайхан зүйлсийг сонсгох, ялангуяа бас боловсрол, тэг буддизмтэй холбоотой зарим нэг зүйлсийг хүмүүс төрхийг хичээд юм аа. За баярлалаа нэвтрүүлэгтээ урьж сайхан ярилцлага өрнөх байхаа гэж найдаж байна. За би танд техник асуултыг тавья. Та бол дэлхийн төгөлдөр хуурчин яг адилхан хөгжимчин гэр бүлдүүлсэн. Бүр бага наснаасаа хөгжим тоглож өссөн. За дараагаар нь бол хөгжмийн тэр мундаг сургуулиудад Чайковский нэрэмжит консерватори, за тэгээд Испани Мадрид эзэн хааны консерваторид яг л тэр хөгжимчин хүмүүс хэрхэн замыг туулж явдаг. Яг тэр замаар бол ингээд туулаад сургуулиудын дүүргээд ингээд төгөлдөр хур дээрээ гар тавиад өдийг хүртэл гараа салгалдаг олон жилийн тавсаар явж байгаа гайхалтай хөгжимчин. Энэ бол гайхамшиг. Дээр нь бол мэрэгчлэлтэй үнэнж байх тэр чадвар юм. Тийм учраас би танд хөгжимчин хүний бага насны хамгийн амаргүй нэг дурсамж, за бас бахархалтай нэг дурсамжийг яриач гэж хүсэж байна. За ер нь хөгжим бүжигт би 5 наснаас төгөлдөр хуурыг манай аав анх зааж өгсөн. Түүнээс одоо би 5 наснаас би төгөлдөр хуур сурыг гэж мөгж хэлснийг бол би санахгүй байна. Аав маань өөрөө ерөөсөө хөгжим төрсөн хүн. Миний ээж ч гэсэн өөрөө урлагийн хүн байсан. Дараа нь өмлөгийн хүн болсон. Тэгээд ээж аав маань хоёулаа яг тэргээр их нийлдэг. Манай ээж чинь гоё зурна, бүжиглэн, дуулна. Тэгээ манай аавын бас уран бүтээлийг дараа нь ингээд үргэлж ялангуяа тэр дууны зохиолуудыг манай аав, ээж тэр туршиж алин миний хөгшөнд дуулаад гэж. Одоо ерөнхийдөө ийм гэр бүлд би өссөн. Манай аав бол пианист цуглуулдаг, нот их цуглуулдаг. Тэгээд манай ээжийн ээж өгшөө ээж гээд хүн бас татлаг хийж өгшөө гэдэг тэнд ингээд нөгөө биелгээ хийдэг. Одоо ерөнхийдөө жоохон багч өгшөө ээж гэрт ихэрдэг байсан. Тэгээд бид нар тэрийг ойлгохгүй тэгээд тэгшээг шав дээр ихээр бид нар ичээл те. Тэгэхээр тэр чинь ингээд нүдэнд байн харагдаж идэг учраас хүүхэд тэр дотор өсөөд байна. Түүнээс тэрэнд тэг дуртай биш ингээд үзэгц шиг өмнө нь очиод ингэж сууж тгийж бол хүлээж авдаг байсан. Гэтэл намайг хөгжим тоглохоор манай өгшөөж өөлдөг байсан. Энэ охиныг яах нүдэ энэ ийм хэцүү мэрэгжил миний охиныг энэ хөгжмнөөс өөр юм мэдгүй яанда эмэгтэй хүн гэрээ ажил хийх хэрэгтэй ингээд тэгнэгээл тэгж яваа дараа нь хөгжим бүжигт шалгуулсан чи тэнцээг. Тэгээд манай ээж сэтгэлээр их унсан. Бол яг миний охиныг аваагүй бол аваагүй тэгвэл гээд өөр сургуульд тэр үед Орос 2 дугаар сургуульд орж исэн. Тэгээ ээж чинь ерөөсөө би ч анхны охин байсан болохоор ерөөсөө аав ээж хоёрын мөрөөдөл байсан юм шиг. Тэгээ ээж онжиг сумлагаа тэр намайг тавьж очиад дахин шалгуулад. Тэгээд энэ хүүхдийг авахгүй бол энэ чинь хэнийг авах ингээд нэг алга ташаал би сандгийн тэгээд тэр онжиг сумлагаа дээр очиад. Тэгээд намайг тоглох би нэг юм тоглосон бас яг юу тоглож санахгүй байна. Тэгээд 7 байсан юм чинь. Тэгээд нэг 2 сарын дараа хөгжим бүжигт ингээд шууд 11 сард л орж исэн. За тэгээд миний тэгээд гэтээ хөгжим бүжигт орохдоо бас их гоё юм болсон. Тэр
би ч Орос сургуульд байсан. Тэр үеч Орос сургуульч бас өөр байсан ш. Тэр чинь зөвлөлт холбоот улсын дандаа мэрэгчлэлтэнгүүд те хүүхдүүд элчин сайд гээл ингээд. Тэгээ дандаа цагаан фаардаг, дандаа ийм гоё тэр хоол иддэг одоо ганц гэх юм уу те тэр мөр нь Орос хоолтой, эклер одоо өнөөдрийн бидний идэх дуртай. Монгол сургууль чинь тийм байхгүй те хөгжим. Тэгээ би тэр сургуульд орохдоо би орохгүй гэж уйлж байсан. Авахгүй гэж яхад би бас өшөө авчаад байх чинь орохгүй гэ. Тэгээд аав яана гэдэг аав залуухан байсан. Ээж жах охиноо дагуулад хөгжим өчтөр очиод ингээд. Яг хөө тэр нэг хөгжилтэй явдлаа. Тэгэл нэгдүгээр ингээд тэр авахгүй гэсэн багш маань намайг авсан. Лейпшан гэдэг Эстон багш маш чанга, маш хатуу, маш зарчимч. Нэг алдаагч зөвшөөрдөг. Би бүр тэрийг мартдаггүй. Бараг дэвтрийг уртал 5-ын тоо тавьдаг, уртал 2-ын тоо гэдэг маш сайн маш муу гэдэг дүн тавьдаг. Тийм хатуу багш дээр би шууд орсон. Тэгээд маш хайртай тэр багштай байсан. Ягаад бол 2 жил сурчаад тэр багш маань намайг ингээд шийдэж байхдаа би 5 авч ирсэн юм байл да шалгалтын дээр. Тэгээд тэрийг мартдаггүй. За тэгээд нөгөө дурсамж нь одоо гоё дурсамж үл Испанд очичоод хамгийн анхныхаа тоглолтыг Монгол хүн хийсэн гэд бүр тайзан дээр бүх Испани үзэгчид суудсан. Бүр багтахгүй 600 хүний судалтай тийм заал байсан Мадридын Хуан Марч гэд залуу авиастангуудыг дэмждэг. Би тэгээ тийшээгээ бичлэгээ явуулсан чинь тэнцсэн. Дөнгөж 26 таа байсан. Тэгээд би Орос хөгжим тоглосон тэнд Чайковский, Рахманинов, Прокофьев гэд нэгэд Москваг төгссөн учраас чаддаг юм а үзүүлээгээд. Тэгээд тэнцчээд мэдээж тэр их гоё одоо хүртэл нүдэнд харагддаг. Үзэгчт нь ингээд багтахгүй болоо зридэл дээрээ тайзан дээрээ сандал тавиад суулгаад тэгээ ардаа бас телевизийн өрөөтөө тэндээ бас хүмүүсүүдээ суулгаад тэд нар шууд телевизээр ингээд одоо 93 оны тухай ярьж байгаа шүү дээ. Тэгээ бид чинь социализм үед чинь Москвад ямар байж байгаад нөгөө барууны оронд очиод юу вэ тэр том заал юу ерөөсө тэр үзэгчдийн алга ташилт эдэр дөнгөж оюутан хүн очичоо те одоо тэрийг бол би тэгээ Монгол хүн гэдэг тэр чинь нөгөө Испанууд Монгол хүн төгөлтөр урт тоглолт энэ Монгол орн гэж юм хаана байдгийг ингээд. Тэгээд ингээд миний хамгийн анхны л одоо юмнууд ингээд тэр бол гоё бахархалтай. Бахархаж явдаг тий. Сонирхолтой байна. За ер нь бурхан бол хүнд авиас хөлийг бол харамгүй өгдөг бүгдэнд нь бурхан харилж байгаа тийм ээ. За тэр авиас хөлөө бол хүн өөрөө зүтгэж байж хичээж байж төгөлдршүүлнэ гэдгийг бол бид бүгдээрээ мэддэг тий. Гэтэл бол би өөрөө чинь бас нөгөө ярилцлага дотроос энэ төр сонсч байсан хурууга одоо бүр өндөө хагарталтанд автдаг гэдэг ийм зарчмаар би явж исэн гэж. Яагаад төгөлдөр хуруу тоглохын тулд бүр өндөө хагарталт автах хэрэгтэй. Хүмүүст мэдэндээ миний нандин гээд амийн эрдэнэ гээд хоёр их хөрхөн миний ер нь гарын шавнарууд одоо гарч ирж байна л да би ч Монголд ирд 9 жил болж байгаа учраас ингээд над дээр дөрөвтөөдөө эхлээ дараа нь хөгжим бүжигт орсон гээд хүүхдүүд байгаа. Би авьяастай хүүхдүүдийг л болж өгөл хөгжим бүжгийн сургуультай оруулъя гэдэг тэр амьдралд нь одоо яг манай аав намайг яг чиглүүлдэг шиг би тэд бас тийг чиглүүлэхийг айгүй хүсдэг. Тэгээ саяхан яагаад бид нар нэг онлайн тэмцээнд орох гээд одоо хооронд харьцаагүй байлаа шүү дээ бид нар чинь дандаа тэгэл маш ховор нэг жоохон карантин задрахаар бид нар нэг ингээд нэг яаж хийж байгаа уулзалт холын зайд. Тэгээд яг мэдээж хүүхдүүд сая яг ковидоор багш шав одоо хоорондоо их салцсан тий байсан. Тэгээд ер нь хөгжимтэй харьцаа нэг жоохон доошлцсон байсан. Тэгээ би сая ингээд яг 9 сард хичээл ороод ингэж яхад миний мэдээж дахиад тэмцээндээ үргэлжлүүлнэ шүү дээ. Амьдрал бол үргэлжлээл явна. Тэгж яхад би нэг хэлсэн ээжд нь охиныгоо хуруугийн цортлон давтуулаарай. Бүр бараг ясын ингээд энэ хурууны дотор байгаа ясын гэсэн чи багш яс амар юм бай тэгвэл одоо манай хөгч чинь үгүй чи хөгжмийн хэл ойлгодог юм уу гэж бидгсэн байхгүй. Энэ бол хөгжимчд улсуудын хэл байхгүй юу. Тий бидний өөрсдийн философийн хэл гэж байна. Бид нар бол жирийн хүний хэлээр ярихгүй тий. Одоо бид нар ганцхан энэ доороо энэ доо шүү гэж бид нар заахгүй тий. Тэр доо гэдэг нотыг заахын тулд маш олон аргаар маш олон хүүхдэд маш олон янзаар заана. Тэр хүний л одоо ханаас нь хөвөрдөж болох. Тэгээ тэр хурууга цоортол давтна гэдэг чинь зүгээр л ерөөсөө сэтгэлээ өгөх тэр төвчээрээ тэгээ багшийн хэлсэн юг өөрийнх нь толгоогоороо өөрийнхөө биеэр дамжуулаад өөрийн болгох тий. Авиастай хүүхэд бол яг багшийн юм хуулбарлахгүй шүү дээ. Тэр чинь яг өөрөөрөө дамжиж гарна. Тэгээд багш яг тэр хүүхдийн авиасыг тэгж олж харддаг байхгүй. Миний хэлсэн юм энэ хүүхд яаж тэрийг гаргаж чадчих. Тэгж гарахын тулд яаж
тэр хүүхдэд ойлгуулах үг. Чи сайн давтаараа гэдэг үгийг хэлэхээс гадна хуруугаа цортол давтал. Одоо бараг л энэ хуруу эвэршилт давтал тий. Бүр ингээд заримдаа эвэршчдэг бид нар чинь. Ингээл бид заримдаа ингээл бид нар чинь хүүхдээ шалгалт мал дээр нэрвтгэхээр тий хүүхдээ нөгөө шавнараа сайн тоглуулах гэсэн концерт авлаа. Ингээ би бол ингээд сууж идэг ингээл нөгөө эврээ ингээл ингэсэн тий. Тэгээ ер нь бүх төгөлдөр уржтын тэр бие авч явж байгаа байдлыг тэр нэг их төстэй. Яг бол бид нар нэг мэрэгчлээ тий. Яг нэг одоо бодол санаа хүртэл их ойролцоо. Мэдээж насны ялгаа байгаа ир эм гэж одоо байгаа. Тэгээд мэдээж тоглолтын стил гэж бас байгаа тий. За тэгээд ер нь тэр бол ер нь хөгжимчний айгүй олон өгöd байгаа. Зарим нь бол жирийн хүн сонсоод айна. Тийм байна. Тийм ээ. Яг бид нар бас тэр чойрын ном ингээд үстэй гараа сайртлна гэж. Одоо ингээд эндээ сүлдээ хүн чинь гараа ингээд алга ташаад ахаар сүлдээ ингээд энэ чинь ингээд юу үүсчдэг. Цэвэр үүсгээ одоо тэгтэл л одоо сэтгэл зүрхээ өгчтэй бие мах бэлдэр маань юу болж байгааг анзаарахгүйгээр нөгөө цаадах хөгжимдөө номон дон сэтгэл зүрхээ зориулах хэрэгтэй гэсэн тийм үг юм байна. За төгөлдөр хуур болоод гайхамшигтай хөгжим те 300 гаруй жил одоо зохиогдсноос хойш ингээд явж байгаа. За хөгжим бол их эцэг хөгжим гэж ингэж нэрлэдэг те. Тэгэхээр энэ хөгжмийн одоо ертөнцийн агуутам хаан гэх хатагтай гэх энэ хөгжим маань одоо ийм урт удаан хугацаанд бусад бүх хөгжмүүдийн их нэрлэгдээд өөрийнхөө нэр хүндээ хадгалаад байр суурьан одоо хүртэл хадгалж ингээд ихэмсэгээр хүндлэгдээд яваад байгаагийн нууц нь юунд авэ. Пиано гэдэг чинь бол аяархан гэсэн. Тэглэлэл төгөлдөр уурын бүтэн нэр бол пиано форте. Форте гэдэг нь өөрөө бүр өстө тэрнийхээ тис эсрэг үг. Тий. Хар цагаан гэдэг шиг тийм үү? Тий, чанга гэсэн үг. Гэсэндээ аяархан чанга. Тий. Тэгэхээр энэ төгөлдөр хуурыг бол заримдаа бас хүмүүсээ би нэмийн найз төгөлдөр хуурч тэгээд ярьж байд. Энэ пиано хөгжим болол төгөлдөр хуур бол те амьдрал шиг гэж. Чи амьдралд яаж хандна? Амьдрал чамд яг хандана гэдэгтэй адилхан байдаг юм а төгөлдөр хуур бол. Яг төгөлдөр хуурн дээр хүн тэр хар цагаан 88 төвчлөөр даалддэгүр тоглоно. Тэгээ яг амьдралтай адилхан буян нүгэл жаргал зовлон тэр хоёр хосолж тэр дотроос одоо гоё аягаар. А чи тэнд нэгэн одоо хаалтч буруу дарах юм бол магадгүй өөр юм сонсогдож эхэлнэ гэдэг. Тэгээд яг тэр хар даралт нь бас цагаанаасаа зөөн байдаг. Тий, зөөлхөн бай. Тий. Тэгэд энэ үг нэр энэ төр бол ерөөсөө гайхалтай. Ер нь бид нар ингэж ярьдаг тоглогч усуд хоорондоо бүх цагаан даралттай зохиол бид нар ер нь их дурггүй. Тэгэхээр жоох хүүхдүүд бол яана хар даралт нь бага юм бэ энийг авъя гэж ярьдаг. Эсрэг хүүхэд гэж тийм гоё гинэн. Яа тэгвэл магадгүй тэр цагаан даралт нь илүү жаргал байхгүй юу? Цагаан өнгө өөрөө тий. Хар өнгө гэдэг чи өөрөө хар салхи, хар шуурга, тий. Харанхуй өдөрч гэх юм уу. Тэгэхээр тэр хар даралт нь илүү имзэг, илүү гоё өнгийг илүү хүнд одоо хурцлж юм уу зөөлж тий. Айгу хувиргаж өгдөг. Тэгэхээр би бол илүү хар даралттай, илүү их тэмдэгтэй. Яг манай хөгжимдийг олон тэмдэг байхгүй. 7хон тэмдэг л байгаа ш. 7 ноот, 7 тэмдэг. Тэгээ тэрий чинь хувиргаа тэдэн мянга саяар нь ингээд хөгжмийн зохиолчд бидэрт гоё ингээд өгч штэ. Тэгээ тэрийг бид нар амьдруулах ёстой. Яг хөгжмийн зохиолчийн заавраар нь гадна өөрийнхөө бас тэр мэдрэмжээр зохиолчтой нийцээд тэр зохиолыг гоё амьдруулах тийм зорилготой. Тэгэхэд бас мэдээж боловсрол хэрэгтэй, маш их туршлага хэрэгтэй, маш их бас зориг хэрэгтэй тий. Тэгээ тайзан дээр маш олон удаа бас тоглосон байх хэвээр хүн их тоглогдсмал их туршлагатай болно. Их л одоо тэр зохиолыг хийх чадвар нь дээшлэнэ. Бага тоглогдсмаа мэдээж илүү одоо уншин нуухан одоо юу гэдэг илүү жоохон тийм байдаг байх ч одоо би тэгээд өөрөө яаж хийж байгаа хүүхдүүдэд өөрийнх нь тоглосон зохиолуудаа их өгдөг. Тэгэхээр ягаад гэвэл миний хүүхдүүд бас ингэ хурдан юм хийгээд энэ чинь гол нь би өөрөө нэг нууцуудыг мэддэг. Тэр нууцыг гаргахын тулд би олон цаг одоо яг нөгөө тэр хуруугаа цортол тавцсан учраас би хүүхдүүдийнхээ хурууг бас цоолморг байгаа байхгүй юу. Тэгээд зарим нь бэлэмжлээд өгчин. Тэгээ ганц хоёр өөрт нь тохирсон юуг нь за чи энийг өөр чиний ажил шүү чи энийг та хуруугаа цортол тавтаараа гэдэг одоо тэгж те. Тэгэхээр төгөлдөр уурын хар цагаан айгүй учир утгатай 88 даралт. Зарим хүүхдүүдийн гар нь хөрөхгүй те. Мэдээж магадгүй намхан хүний бас гар хөрөхгүй. Тэгэхээр бас төгөлдөр уур тоглоход хүний бие ер нь бол те би одоо энэ юу ч гэдэг урт ч гэдэг юм уу те яг хөө гэхдээ одоо өнөөдөр бол бас гоё сандал мандал гараад ирсэн саналууд нь тэгэхээр хөдөлж болдог зохицуулж болдог ийм бас ухаантай аргууд нэрэл тэр чинь айгу том хөгжимчтэй те одоо хөгжим бүр томроод байгаа байхгүй а дээр үед бол хөгжим жижигхэн байсан тэр Моцарт Бетховены зохиол те ерөнхийдөө ингээд юунууд нь жижигхэн штэ одоо өнөөдөр том гартаа бол Бетховеныг тоглохгүй тэр үед чинь Бетховен одоо хөгжмийн ийм байсан бол тий одоо ийм байсан бол өнөөдрийн хөгжим жоох ийм. Тэгэхээр үнэхээр том гартаа
бас тоглох ёстой. Тий. Тэгээд бас энд нөгөө гар хөл гэл одоо манай сургуульч шалгалт авах чинь бас маш нарийн авдаг тийм ус учир байдаг тий. Хөл гиснээс одоо төгөлдөр хуур өөрөө тэр федалын 16 нот би сайн мэдэхгүй байна. Тэгээд магадгүй дээшээгээ тэр нөгөө нэг ямар нэртэй билээ би тэр сонсч байсан. Дахиад дээшээгээ нотод бидний нэг мэддэг 7-оос илүү их аяыг гаргаж чаддаг. Дээр нь бас ингээд давхар аяг тоглоод байдаг юм уу та гэж ойлгосон шүү дээ би. Төгөлдөр уур дээр хичнээн аяыг давхар тоглож болно. Яг бол 10 хуруугаараа бид нар тоглож байгаа. 10 хуруугаараа бид нар энэ бол маш хэцүү техник. Одоо тэр Бах гэдэг зохиол байгаа. Бах Германы сууд зохиолч тийм сүмийн зохиолч гэж байгаа шүү дээ. Тэр хүний зохиол ер нь бол Библиэтэй айгу холбоотой. Одоо би яг энэ ташрамт хэлэх 1 сарын 5-нд яг энэ Бахын зохиолоор уран бүтээлээ өгнө. Өчтөрхөн би дөөр бүжгийн задарс өдрөө авсан. Яг нь шинжлэр уг нь Крисмсээр тоглоё гэж бодсон. Тэгээд сая манай Улаанбаатарт бүх юмуд нэгдсэн учраас одоо тэд нар бас өөрсдөө уран бүтээлээ авах учраас цаг байхгүй учраас гэтээ өмнөд нэг одоо юу гэдэг лээ нэг оройтхгүй шүү дээ тий. Тэгэхээр би өөрөө Бахын зохиолд их туртай. Би бол нэг бүр юм шашин шүтлэг байхгүй. Би өөрөө миний шашин одоо миний шүтлэг бол миний хөгжим. Миний аав, миний багш, одоо миний энэ хөгжмийн зохиолчд те одоо бидэрт ийм гоё агуу бүтээл өгч байгаа юм. Усууд эдгээр бол миний бурхнууд. Түүнээс би одоо ингээл очиод мани байдмын хом гэл ингээ те яг хуу хэрэгэлдэг үедээ хэрэглэнэ. Хөгжмөдөө бол би яг энийгээ ингэж байгаа л яг тоглолтын өмнө бол яг ингээд би өөрийнхөө залбирыг бол уншдаг. Багасаа тийм байсан. Одоо хүртэл дэврэж унтдаг те одоо хүртэл хүүхдүүдэд хэлдэг. Чиний бурхан чинь чиний ном номоо тэрвэрлж унт. Тэгээ чиний энэ нот чинь бүгдээрээ толгоонд жорны хүүхдүүд итгэдэг энийг. Итгэх ёстой байхгүй юу? Хүн чинь юмд итгэжиж тэр бас амжилт төрнө. Түүнээс зүгээр би чадахгүй. За энэ юу гэх юм бол энэ бол зөвхөн миний бодлол доо. Зарим усуд маягаа өөр маягаар бас амжилт хийдэг байж магадгүй. Би бол ерөөсөө л хөгжмийнхөө мөрөгдөг. Хүүхд анх удаа ч гэсэн хөгжим заахад хөгжмөдөө мөрөгдөө гэж хагаад тэр доо нотыг би заадаг. Эсвэл хоёр хар даралдчихдаг юм уу те? Таны зөв ер нь бурхан бүгдээрээ яг үндсэндээ мөн чанар бол нэг гэж байгаа шүү дээ. Тэгээ ягаад олон янзын бурхан байдаг гэхтэйгээ зэрэг хүн бүрт олон янзын авьяас олон талаараа хүн гэгээрэл төрөх арга замууд байдаг учраас тэдгээр эрдэнэ зориулсан бурхтууд өөр өөр дүрээр ирдэг. Тэгээд хөгжимчин хүнд бол хөгжимчний дурлагын тэнгэ их шиглэнт янжлан бурханы дүрээр ирэх те. Уран бүтээлч хүнд бол одоо бишүү армын дүрээр ирэнч гэдэг юм уу. Оюун хан түүний дүнд мандшир бурханы дүрээр ирдэг. Тэгэхээр энэ бол тэгээд бурхан гэдэг хүний дотор ашдаг гэж буддизм хэлж байна. Ганцхан бурханы зөвхөн бурхан гэдэг биш. Тэрний цаана маш олон хүн философнууд явж байгаа шүү дээ. Аясыг хэлж байна. Тэр чадварыг хэлж байна. Чадвар баггүй тий. Тэгэхээр манай буддийн номонд өөрөөр хэлээ те миний багш нар бол миний одоо бас бурхад юм а гэж. Энэ маш гоё үг. Манай буддийн номд гэсэн дэгдэг багш гэдэг бол багшаагаа бол бурхан адил хүндэл гэж хэлдэг. Тэгтээгээ зэрэг бурханы буддийн номорч гэсэн хүний авьяас гэдэг бол шавийн одоо чадвар гэдэг бол багшаас хамаардаг. Зулын гэрэл гэдэг бол тосноос хамаатай юм а гэж зүүрлж хэлсэн байдаг те. Тэгэхээр та өөрийнхөө бас гайхамшигтай багш нарын хатараас дурдааж би ялангуяа би өөрөө чинь тэр Чайковскийн нэрийн хөгжмийн дээд сургуулийн одоо хамгийн алдартай төгөлдөр хуурч те Маргарита Фёдорова гэдэг зөвлөл холбоот улсын ардын чинь тэр багшийнхаа одоо гэрээслийг бас биелүүлж те бас ахтар гоё хөгжмийг бол тоглож исэн гэсэн тухай уншсан. Тэгэхээр энэ талаараа турсан яриул үзэгчтэй сонирн байх гэж бодож байна. За би бол Москвагийн Чайковскийн нэрмж дунд сургууль эхлээд сурсан. Тэр бол бас нэг түүх байгаа. Яг гэвэл тэр үед манай сургууль хөгжим бүжийн дунд сургууль Москвагийн дунд сургуультай шеф холбоо байсан. Олон жил. Тэгээд нэг жил Москвагаас ирж оюутнууд тоглоод тэгээд дараагийн жил нь манай хөгжим бүжиг хамгийн сайн хүүхдүүдээ ер нь сайн хүүхдүүдээ ингэж сольж тоглодог тийм гоё уламжлалтай байсан тэр үед. За тэгээ яг тэр уламжлалт дээр нь яг Оросууд яг ирдэг жил нь би яг 8 дугаар анги байсан. Тэгээ тэр үед яг орлогч захирал нэг төгөлдөр хуурын багш одоо хийл милийн багш ирснийг би санахгүй байна. Одоо Галицкая гэдэг одоо дараа нь би тэр багш дээр орсон. Тэгээ тэд нар хүүхдүүдийг шалгаж авсан. Тэгэхээр тэр үед чи одоо хуваар муваар гэл яг соёлын амал 2 хуурандын орлсон гэл ярьдаг байлаа шүү дээ. Арай одооных шиг арай биш. Тэгээд хүүхдүүд бүгд одоо явах хүсэлтэйнүүд нь шалгалтаа өгсөн юм шиг байна лээ. Яг хинхэн тогсныг бол би мэдэхгүй тэр ч бас 8 дугаар ангид жоохон байсан дөнгөж 15 таа байсан. Тэгээд тэгээ би тэр шалгалтанд тэнцсэн. Яг ярил би ганцаараа тэнцсэн. Төгөлдөр хуураас.
тэгээд ганцаараа тэнцээд би тэр Галицкая гэдэг багш дээр бүр аваад миний нэрийг Зөвлөлт холбоо тусын бүр одоо боловсролын яам дээр нэрийг явуулаа, сангид орж сайнцгээ соёлын яам. Бүх юм нь бол ян тайм за дараагийн жил явна. Ингээд гоё түүх ихэлсэн тэндээс. За тэгээд Москвад очсон, маш гоё сургууль байсан. Мэдээж нөгөө авъя гэсэн багш дээр Галицкая багш дээр орсон. Галицкая мэдээж би цолон багш дээр байж агаад цолон багш минь бас дөнгөж сургуулиас төгсөж ирээд 30 ч хүрээгүй. Тэгээ над дээр бас туршлага хийгээд би ч бас багштай ч их хайртай л да. Одоо ч гэсэн битээр одоо баг ээж охин ч юм шиг, найзууд ч юм шиг хоёр ийм сайхан уран бүтээлч уулзахаараа дандаа л хоёлоо уран бүтээлээ ярьдаг, юу хийх гэж ингэ чинь гэл те. Үнэхээр гоё битээр найзалдаг. Би ер нь багш нартай их хайртай учраас дандаа багш нартайгаа их дотно хамгийн одоо бодож сандаг бүх юм илэн далангүй би ярьдаг. Тэгээ энийгээ дамжуулаад би шавнартай хүртэл ингэж харьцдаг. Миний шавнар ээж авдаа ярьдгүй юм хүртэл надаа ярьдаг. За тэгээд би Москвад очиж сайхан тэр сургуульд ороод за тэгээд тэндээс мэдээж Москвагийн школ манай багш бол цолон багш маань Ленинград Москвагийн хоёр школтой хүн. Тэгээ багш маань их залуухан байсан дөнгөж туршлагатай болоод эхэлж байгаа үед нь одоо би нэг юм анхныхын шавь Москва явна гэдэг энэ бол багш хүнд бол маш том аз жаргал одоо юу хин одоо өнгөрнө гэдэг штэ тий. Бид нар баг хүүхдэрээ биш баг шаваараа өнгөрдөг шүү дээ. Айгу хэцүү. Тэрийг бас жирийн усууд ойлгодгоо тал бас байна. Ямар сони хүүхдээ ярих хүмүүртлээ айлын хүүхдээ яриад идэг гэд бас тийм бас жоохон яриасан. Тэгээ тэрийг би тайлбарж өгөхөр хүмүүст ойлгодог. Бидний мэрэгжил угаасаа тийм. Бидний мэрэгжил гэж ерөөсө тусгай юмар хийцэн. Ингээл ерөөс бид нар ингээ жирийн байж болдгоо. Бид нар жирийн юмыг ойлгодгоо. Бидний амьдрал нь одоо юу их арай л одоо тэр хөгжмөр дамжаад л жоохон өөр л болчдөг юм аашаа. Тэгээ бид нар бол өөрсдөө айгу жирийн гэж боддог боловч бид нар айгу олон хүмүүстэй ингээл нийцэхтэй айгу муу тий. Тэгээ сайхан Москвагийн дунд сургуульд тэнд тэгээ бас миний амжилт үргэлжилсэн. Би бас Монголд байхдаа анхны төрийн концертанд 6 дугаар ангид байхдаа орж ирсэн. Төрийн концертанд шүү. Тэгээ дараа нь цолон багштай бас Монгол зөвлөлт холбоотоос дэлхийн их залуучуудын наадам гэж орж байла. Мөн зөвлөлт холбоосоор оюутны наадам төрөл Эрдэнэтэд орж байла. Тэгээд 5 дугаар чуулган ингээд бас төрийн концертанд орж байлаа. 17 дугаарыг хурал гэдэг төрийн концертанд аюу олон ингээд ийм бас сургуулаа төлөөлөөд ингээд бас Монгол улсаа төлөөлөөд Болгарын одоо хүүхдийн урлагийн их наадамд гээд одоо дуучин нэг хүүтэй явжсэн. Хин гэтгэлээд одоо яна нөгөө хүүгээ залууга мартчихлаа. Битээр би төгөлдөр хуурчаар яваа. Тэгээд тэнд Болгарийнхан намайг консерваторид энэ хүүхдийг бид нар авмаар байна гэж элчингээр захаа явуулж цолон багш дээр элчин дээр очиж цолон багш намайг Болгаар явуулахгүй би энэ хүүхдийг Москвагийн консерватор явуулнаа гэд ийм сайхан гэ миний хүүхэд нас ер нь миний амжилт бол их хэрэг эхэлсэн цэцэрлэг наснаас эхэлсэн би цэцэрлэгийнхэн бүр ёлкон дээр хүртэл тоглож байсан тий. Тэгэхээр би ингээд ээжтэйгээ хаяа ярихлаар ээж маань бас тэргээр их бахархдаг миний охин ч одоо их багаасаа бас ингээд хөгжмөнтэй ойртой тэгээд за нөгөө талаасаа мэдээж жоох эрүүл мэндийн байдал жоохон тэгж хүн чинь 13 тэгш явахгүй шүү дээ. Би хөгжмөр тэгш явж хахад нөгөөх нь ингээд бас жоохон доор явж идэг те. Гэтэл юу гэж хэлвэл одоо би жоох бие муутай байсан. Тий. Тэгээ манай ээж аав хоёр бод тэрэн дээр маш их анхаардаг байсан. Яг энийг би яагаад ярьж байгаа бэлэр одоо ингээд хөгжим мөч сурж байгаа хүмүүс ээж аав бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа ах гэж бодож байгаа. Их давтдаг хүмүүсийг ард нь ээж аав тэр арын имийн зохицуулдаг шүү гэж л тий. Тэгээ миний ээж аав түр бид дөрийг ингээд дараа нь дөрүүлээ төгөл рүү тоожход манай ээж аав хоёр бол бүгдийг зохицуулдаг. Маш тийм зохион байгуулалттай манай гэр бүлээсэн тий. Бүгдийг амжуулдаг миний ээж аав хоёр бол. Тэгэхээр би нэг ар гэр гэж яриад байна шүү дээ. Төгөлдөр хуурч одоо хөгжимчин болоход ямарваа мэрэгжлийг амжилттай юм уу одоо ингээд эзэмшгэд би өөрөө одоо ингээд том болоод туршлагатай багш болоод бас нэлээ олон орноор тоглоод ингээд туршлага хураагдаад явж шít тэгж яах надаас толгоонд их бодогддог байхгүй яг биеэрээ үзэж байгаа тэгээ би энэ туршлагаа ээж аав нартайгаа маш их хуваалцаж тэгээ манай шавнар ээж аав нар ч гэсэн надаас зөндөө юм асуудаг багшаа тэгвэл яах вэ ингүүл яах вэ та тэгэхэд яадаг байсан бэ манай хүүхдээ энэ тэгээд энэ тэр нь тэгээд энэ гэ тэ тэгээ ийм гоё нээлттэй ярьж одоо амжилтанд хүрэх. Би угаасаа өөрөө бас их нээлттэй хүн л дээ. Би бас тиймэрхүү зам чанартай. Тэр нөгөө Маргарита Фёдоровна багш хэрэгжүүлдээсэн тийм ээ. Тэгээд дараа нь яг уу дээд сургууль бас их төвөгтэй орсон. Яг намайг яадаг жил манай Москвагийн консерватор гадаад оюут авахгүй гээд. Би сэтгэлээр айгүй унс.
Сэтгэлээр унаад тэгсэн чинь манай одоо дунд сургуулийн захирал багш намайг өрөөндөө дуудаад бас энэ яриаг бүр одоо манай тэр үед нэг мэрэгжил дэвшлүүлж алтан цэцэг гэдэг одоо хийлийн профессор багш байгаа. Тэр бүр айгүй сайн мэднэ. Тэр үед яг надтай хамт дунд сургуульд мэрэгжил дэвшлүүлнэ гэд ирж исэн байхгүй. Тэгээд тэр багштайгаа үрд би уйлаад би ганцхан Москвагийн консулд орно. Миний багш, миний аав хоёр ганцхан сургуульд намайг оруулна гэж бараг л төрүүлсэн ухааны л бараг л ерөөсөө би тийм л одоо нөгөө миний бурхан яваад байна шүү дээ. Би яг тэр зам руу л яваад байгаа байхгүй. Ерөөс бууж өгөхгүй. Тэгээд хүний яг хуу тэр энерги юм уу мөрөөдөл айгүй яг биелэгддэг гэж үнэн би тэрийг маш их хүссэн. Хар багаасаа өссөн учраас миний тэр биелэгдсэн. Тэгээд манай захирал багш тэрийг мэдэрсэн юм уу шууд энэ одоо хүүхдийг авахгүй бол би одоо та нарт явах. Энэ хүүхд бол манай сургуулийн гадаад оюутан дотроос одоо ийм юм би бүр оюутан багтаа тэр Москвагийн Малый заал дээр 2 удаа тоглосон шилдэг оюутан гээд таасын мөртлөө юугаар радиогоор хүртэл ярьж ийсэн. Манай сургууль гадаад оюутан шилдэг гадаад оюутан гэж ахт би тэрэнд нүртэл орж радиогоор яриад таасын бүр самбар дээр Москвагийн таас гээд айгуу том босоо тэр үзүүлэлт толгойд тэрэн дээр хүртэл би гээд миний зураг төгөлдөр хууртайгаа ингээд дээр үе юм одоо боддгийг одоо өөрхий костюм их л сериозны тийм пижак костюм өмссөн л одоо баг юм одоо харахаар хойд солонгосын нэг оюутан шиг энд л одоо нөгөө тэмдэглэл дутагтай тийм тэгээд яг дээд сургуульд ороод би Эмилианова гэдэг багш тэр эхлээд орсон. Тэгтээ би намар ирээд шалгалт өгөөд Эмилианова багш намайг авсан. 81-тэй байсан. Тэр багш. Профессор. Тэгээ би ороод гайхсан. Би ч одоо юу гэдэг дөнгөж 19-тэй одоо яана энэ одоо имээд их зааж чаддг юм болов. Яг бол миний дунд сургуульд болохоор миний агш 50 идтэй. Одоо нэг одоо миний үе мүйл байсан юм шиг байгаа. Тэгээд тэр чин тэр үедээ бол 81-тэй үнийг харахаар гайхаж байгаа юм чи. Тэгэхэд манай өгшөө ээж залуу байгаа юм чи тэр үедээ. Тэгээ би ороод яана энэ багш одоо зааж чаддг юм болов үгүй юм болов. Дунд сургууль тийм хөгшин багш байдгүй. Москвагийн консерватор чин ерөөсөө яг бүр эцсийн минут нүртэл тэр багш нарыгаа хадгалдаг. Хүндэлдэг тэр хүний эрдмийг дуустал юм уу эцсийн минут хүртэл авдаг тийм сайхан одоо ч тэр заншил нь байдаг тэр хүн ажиллагаатай одоо бүх юм нь одоо байвал одоо эрүүл мэндийн зөвшөөрч байвал тэгэл тэрийг тэр хүнийг ингээл ингэж хийдэг мэдээж цагаар уул шахах тэгэл туслах багшийн нөгөө нь 2 юм уу 1-ээр нөгөө нь тэгээ шавнараар нь тавиад тэгээ тэр школыг залгамжлуулдаг маш мундаг энэ бол тэгээд одоо Москвагийн школ гэдэг чинь одоо өнөөдөр хүртэл ингээл хадгалагдаад одоо өнөөдрийн Шопены конкурс Москвагийн школд төрүүллээ шүү дээ дахиад гадаад оюутан боловч тий. Тэгээд Емельяно багш дээр орсон маш хатуу багш. Яг 45 минут барьдаг. Тэгээд яг 45 минутад бүх юм гүйцээж хийдэг. Бүх юм ойлгомжтой. Тэгэл одоо тайзан дээр харах надад ерөөсөө ийм ойлгохдохгүй юм байхгүй. Яг тэрийг бэлдүүлж өгдөг. Айгу одоо юу хин те илүү тоглогч гэхээс айгүй тийм ухаан суулгадаг мундаг багш нар би 2 жил сурсан. Тэгээд миний багш би эрүүл мэндийн шалтгаанаар зүрх. Тэгээд 83 татаа мань хүн одоо эмчийн 20-оор болоод ингээд гэртээ гараад би бас ихэнд гэртээ нууч. Тэгээд би дараа нь одоо өөрийн хичээлээд байгаа Маргарита Фёдорова гэдэг багштай ёстой хувь заяагаар орсон. Яагаад гэвэл Москвагийн консерватор кафедр гэж явдаг. Одоо хэсэг школоор явдаг. Би бол Нигаусгийн школ, нөгөөдг нь Голден Вейзер, Файнберг гэл ингээд хуваагддаг байхгүй. Тэгээ шамдар нь ингээд бүлэг болоод ингээд хоорондоо өрсөлддөг ийм гоё. Одоо ч гэсэн тэр нь явж байгаа. Гэхдээ эвтэй найртай. Гэхдээ ингээд хоорондоо өрсөлдөж ингэж гардаг. Тэгээд би мэдэхгүй декан дээр ороод багшаа одоо намайг би одоо мэрэгжлийн багшгүй болчлоо. Одоо би яах вэ гэх нөгөө дөнгөж 3 дугаар курст орох гэж байгаа юм чи атсан чинь. Саяночка гэдэг манай декан өөрөө бас төгөлдөр урын багш байсан. Тэгээд чамд энэ багш их зохих байхаа гэд Фёдоров багш надад бэлэн. Одоо бэлгэлсэн гэж хэлж байна. Энэ бол бурхны бэлэг байхгүй. Би тэр багшийг мэдэхгүй. Тэгээ орсон чинь айгүй залуухан 60 эдтэй багш байна. 64 5-та. Юу нөгөө 83 та багш дээр яж дахиад 64 багш дээр орсон чинь боо ингээл орилсон гэдэг ингээл нэг яг орсныг хүмүүст орилол ингэдэг чинь айгүй итгэвтэй бүрээстэй ингээд гоо ингээд дахиад гэл би хичээл дээр нь суугаад ингээд орс багшаа би орох үсч ор гэл та хин ингэж сонсохгүй хөгжим сонсгож орж байгаа орсуу тийм гоё те ингээд хүн ингээд хаалга ороод ингээд ор хичээл сонсгож байгаа л ойлгосон юм шүү. Тэгээ би ороо сонсоод аюу гайх юм шиг гайхаал хэвээр ингээл нэг Шопен тоглоход тэнд нэг Шимановский тоглол, тэнд нэг Скрябин тоглол, тэнд нэг Чайковский тоглол. Би хэвээр ингээл нүүр дорой дээр шал ондоо школ руу ороод ирж байгаа байхгүй юу. Би урд нь Файнбергийн школтой байсан. Тэгсэн чи одоо Нигаусгийн школ гэдэг нь илүү тоглогч. Илүү. Одоо би урд нь энэгээр явж илаа шүү дээ. Одоо тэгсэн чи ерөөсөө ингээл бүх юм гадагшлах хэвээр тий. Тэгээ би шок. Тэгээ намайг чи хин бэ гэсэн чи би сангид орж ийн. Одоо орсууч овгоор явдаг сангид орж ийн байна гэдгсэн чинь
за та нэг юу тоглож чадахгүй нэ. За гэд. Тэгэл би тоглолоо. Тэгээ чи заавал би мэдчихсэн бид нар чи мэддэг шинэ багш тарахаар заавал тоглоно. Тэгээ би нэг хоёр зохиол айж та өөр юм тоглолтгүй баах тоглоод гэсэн баахаа тоглосон. За би таныг авлаа гэд. Тэгэл орсон. Тэгэхэд тэр манай ангид 6 эрэгтэй ганцхан эмэгтэй би 7 дахь эмэгтэй бол. Тэгээ ангидаа ингээд 7 хүүхэдтэй. Дандаа мундаг эрэгтэйчүүд ингээд тэгээд байсан. Тэгээд тэр багш маань одоо яг бид тэр багш нар 2 жил хагас сураад төгсөөд тэгээд дараа нь Мадрид руу яваад ингээд Испани, Франц хөгжмийг сонирхох би сурах айгүй сонирхолтой байсан. Яг гэвэл би Испанд нэг том конкурсанд орсон. Тэнд 3 дугаар төрөөс хасагдсан. 1 2-д ороод яг гэвэл Испани хөгжмөө би амжилтгүй тоглосон. Яг гэвэл Москвагийн конс бас Испани, Франц хөгжмийг ерөнхийдөө гүнзгий судалдаг голдоо Орос тэр барокко тэ романтизмыг айгүй гүнзгий судалдаг. Тэгээ өөрсдийнхээ мэдээж 20 дугаар зууныг айгүй судалдаг. Яг тэр Испани одоо Гранадос, Альбени, Солер гэл одоо өөрсдийнх нь мундаг зохиолчдыг бол ерөнхийдөө нэг өнгөцхөн нэг 20-30% судлаад боловсрал өгөөд гаргацдаг. Тэгээ би тийм Мадрид очоод тэгээ ягаад ч одоо Испанд амьдрахаар болсон юм чинь тэгээд тэр конкурсанд ороод би 3 дугаар шатнаас хатаа тэгээд надад тэр конкурсны гол шүүгч надтай уулзаад тань маш их харамсалтай байна. Яг ярил одоо би энийг ярихтай хийчдэг. Би тэр тэмцээнд хамгийн өндөр оноотой байсан гэж ярьдаг намайг. Тэгээ би хамгийн өндөр оноотой байж байгаад Испани зохиолоо одоо юу гоо. Тэгээ та айгу романтик хөгжим шиг одоо Орос хөгжим шиг тоглосон. Яг л миний хүмүүжил тэнд явж байгаа байхгүй юу? Тий нөгөө сургуулийн школ очиж ирээд. Тэгээ одоо энийг бол би хүүхдүүдэд эхнээс нь бэлдэж өгдөг. Испани зохиолыг чи би тий одоо Шопеныг Испани зохиол шиг тоглоодаа гэл би багаас нь хүмүүжүүлж байгаа байхгүй одоо. Яг бол би тэрийг амсцсан тэр проблемыг багаас одоо дараа нь. Тэгэхээр би одоо шамнартаа хар багаас нь бэлдэж өгч байгаа. Бас тэгээ манай ээж аав нар идэр чи азтай хүүхэд биш шүү гэж ярьдаг. Үнэнхээс үнэн. Намайг баг байхад энийг ингэдэг тэр Эстон багш ч юм уу, манай аав ч юм уу, золон багш ч гэдэг юм уу те энийг одоо эсвэл манай Галицкайч байдаг юм уу, манай Фёдорова, Ималян багш бүгд намд ингэж хэлж байгаагүй те. Чи баахыг Испани хөгжим шиг тоглож байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр илүү нэлттэй хүн гэдэг чинь тэгэхээр яг бас багшигаа 100% бас яг дөөр яахгүй байгаа үстэй тий. Тэгэхээр яг нэг 80% ч гэдэг юм уу 70% байгаа бах те. Тэгээд үлдсэн тэр 20-30% нь өөрөө явж байгаа. Тэр өөрийн сурах тэр хүн яаж төрсөн тэр хүний одоо тэ зам яаж явж ин тэ одоо уг хүн хөгжимчин юу нэ гэж харагдаж байгаа. Тэгээ яг мэдээ цаашлах тусмаа тэр процент багшийн үуч нь гараад яваад байна шүү дээ. Тэ тэгээ миний Фёдорова багш бит хоёр 89 нас хүртлээр 64 наснаас 89 нас хүртлээр бид хоёр найзалсан гэж хэлж байна. Одоо би найзлаа шүү дээ. Юу ч багш надтай найзлах юм. Тэр чинь зүйл топот улсын ардын жүжигчин Скрабны анхны эмэгтэй төгөлдөр хуурч баахын конкурсанд 2 дугаар байранд өшөө нэгд орох байсан гэж байгаа шүү. Тэгээд тэр үеч бас жоохон мафи ямар нэгэн конкурс бас жоохон тийм мафи байна тийм ээ одоо нэг тухайн систем өөр байсан баахын бүх зохиолыг тоглоцсон ер нь бол тоглоогүй зохиол ахгүй тэр ятгавар Бразилийн зохиолч байна Монголын зохиол баг одоо тоглоог байха би нэг ч сонсож байгаагүй тийм тэгээд багш маань ер нь бол өөрөө тийм мянган төрлийн зохиол тоглосон төрлийн шүү мянган зохиол биш мянган жанр тоглосон тэгэхээр энэ бол агуу 50 настай байхдаа Скрябины бүх зохиолыг тоглосон гэж байгаа. 2 жилийн дотор. Бүр амар бүр энийг бодохоор Скрябиныг одоо хатар хэцүү яагаад тэр одоо мэрэгжлийн төгөл уурчин дунд бол Скрябиныг зохиолыг бүрэн тоглосон хүн тэр бол маш цөөхөн байдаг. Цөөхөн. Тэр яагаад тэр ямар учраас тийм хэцүү Скрябины зохиолыг ер нь яг ийм геометр тоогоор өнгөөр бичдэг байхгүй юу? Тэгээ тэрийг тогтооход бас айгүй тийм амаргүй. Скрабин ч өөрөө ингээд бүх танаалс өнгөөр ялгадаг байсан. Маш цэвэрч тийм хүн байсан. Их өвөрмөц, их тийм одоо юу хийм тансаг тийм хүн байсан. Дандаа бэлэттэй явж исэн. Тэ ингээд тэгээд тэр чи халдвар төвчнөр юм гараад их санаандгүй тийм нэг цээрч хүн байсан тийм. Мөнгийг хүрт хизээч гараараа барьдгүй. Тийм хүн байсан. Тэгэхээр Скрябины яг их залуудаа бичсэн Скрябины илүү жоохон Чайковскийтэй адилхан чимшиг, Шопентай адилхан чимшиг те. Би анх яг уран зохиол дээр Шопентай Оросын шопенист гэж хэлээд байдаг. Тэгээ би өөрөө яг дотор нь ороод ингээд бүгдийн тоглоогүй ч гэсэн ингээд яг үе үеэр нь тоглож үзэхэд надад илүү Чайковскийтэй адилхан юм санагдсан. Тэгээ би нэг багштайгаа тэгж ярьж ийсэн. Багшаа надад бол Шопен гэхээсээ илүү Чайковский сонсогдоод байхсан чинь вообще-то да гэж хэлж байгаа байхгүй юу?
яг нэг уянгалаг юмар нь шопенист гэж байгаа. Одоо Шопен чинь уянгийн хаан шүү дээ. Шопеныг дуулж тоглох гэдэг бол хамгийн хэцүү. Тий. Энэ бол эстрадын аялгау биш. Энэ бол уртын дуу биш. Ерөөсөө Шопены өөрийнх нь тэр аялгау гэдэг нь бүр яг ингээд бүр тэнгэрийн мэдгүй. Тэгээд Шопеныг тоглож хахад би л газар дээр л буудаг. Уухаар Шопен биш болчдөг тий. А Скрябинд бол газарч байна, газрын гүнч байна. Бас бүр тэнгэрдээ бүр сансар окторгоо байгаа байхгүй. А Шопенд сансар окторгоо байхгүй. Зүгээр тэнгэр ерөөсөө тэр байтал Шопеныг тоглоход хүртэл ингээд поз нь хүртэл андаа ингэж явдаг. Тэгэхээр тэгээд Скрябин чинь цээждэхэд айгүй хэцүү. Маш хэцүү. Амархан бичигдсэн. Одоо ингээл одоо до мажор яг ингэсэн бол дараагийнх нь одоо до ми соль гэж бичсэн бол дараагийн аялгау нь ре фаля гэж бичиж болно. Гэтэ тэрийг цээжлэхэд айгүй бас хэцүү. Тэр дотор нь ингээд нуглааснууд нь явж байдаг тий. Тэгээд Скрябиныг 90 төгөл рүү тоглохоос айдаг. Тэр багш нөгөө Петровна багш гректүүлтэхтэй Скрябины тоглоороо гэсэн өөр. Багш маань ингэсэн. Тэгээд 89 өрөөд хөөрхи 90 нас масаа цөмөрөө хийн гэд ярьсан л да. Бид нар одоо 88 амтай байхад нь би 100 болгоо очдөг байсан. 90 сүүлийн 10 жил аав ээж мэн ч гэсэн багш дээр очижээ. Хүн ингээд хөшөрхөөрөө ганцаардтгийн эвээ минь хүүхд одоо ийм бас тэр ганц шавнд л харж үздэг юм байна. Миний хөөдөө би угаасаа багштайгаа холбоотой Испанд маш их тоглуулж исэн. Тэр байтугай би багшаагаа урд Итали авч бүр ингээд амруулж исэн те. Би ерөөсөө багштаа л мөрөх юм бол энэ багшийн хамаг нууцыг л би авмаар байна гэдэг л надад тэр нууцыг яаж авах вэ? Ярианаас нь л авна. Түүнээс багшаа би нот гаргаад энэ Скрябин яаж тоглодгийг гэж хизээч хүн юм сурахгүй. Тэр хүнтэй хамт амьдрах ёстой. Тийм. Тэр дотроос нарийн тэр хүнээс тэр аялгау тэр ярьж байгаа тайлбар тэр хүний хөгжимд хандж байгаа хандлага ойлголт тэр сэтгэж байгаа тий. Тэгээ би тэр хүртэл хамт радио сонсдог байсан. Манай багш телевизээр үзэхгүй шүү дээ. Тэгээ би тэр би багшийн тэгэл 2-7 хоног очино. Дандаа радиогоо унтаа. Манай аавч бас их ээж хоёр. Одоо манай ээж ч гэсэн дандаа радио сонсно, дандаа үлгэр сонсно. Тэр дээр үед гэж те. Одоо дандаа бид нар тэгин те. Бид нар чин дээр юу жоохон бахтаа чин радиогоор сэрдэг байлээ ш те. Тий. Намайг доод сэрээсэн гэл тэгэл аав хүшиг онгол заа хүүхдүүдээ босоороо цаан чин айлын хүүхдүүд босоод хичээлдээ явж ишүүгээл аав ээж хоёр маань аягүй тэгэл ээж тэнд галзууханд гоё ингээл маасл талхаа бэлдээл ингээл те их гоё хүүхд нас бас гоё байлаа шүү дээ бид нар. Тэгээ миний багш тэр чи яг тэгэл радио яг тэргөөрөө битээр амьдэрдэг байсан. Саяхан нас орсон шүү дээ. Одоо 95 насны оюун 22 онд. За зөв. Тэгээд тэгж яхад би маш яриаг анхааралтай сонсдог. Би багшаагаа өдөөж өгдөг байсан. Одоо радиогоор сонгодог хөгжмийн хоёлын канал дээр тавьчаад тэгээд янз янзын төгөл рүү болохоор багшаа би танд нэг юм хэлж өгөө. Надаа энэ хүний яг энэ хэсэг нэг л бишээ. Би бол энийг ингээд тэр Шуберт ч одоо тэр нотон дээр ингээд бичсэн байл ш. Тэгээд энэ хүн яагаад энийг зөрчөөд байгаа ингээд өөрөө ингэж яриа өдөж. Тэгэнгүүт манай багш хариулна айгүй гоё. Хариулахдаа бас бүгдийг ярих. Тэгээд би тэгээ албаар ухна. Орос хүн чинь ер нь еврейд хүн шиг ш. Ер нь орсууд ч өөрсдөө Орос хүндэл ер нь эрдэмэ өгнө шүү дээ. Тэгээ хөхтөө сайн шавтаа өгнө. Ер нь орсууд чинь мэдлэгтэй бол одоо чадaltaй хүнийг өөрөөсөө дээр хүнтэй харьцдаг усууд шүү дээ. Доор усуудаа бол ер нь сайн байна уу гэж ярьчаа тэгээд ер нь юм ярихгүй шараал зогсож идэг ингээл. Надад бол өөрөө чи ярьж байгаа зүйлүүд маш их ойр байна. Яг тэгтээ зэрэг одоо буддийн ном зургуулыг сурталдаг энэ арга барилууд бол сонгодог арга барил юм байна гэж хэлдэг тий. Гэтэ би бол ингээ харьцуулаад бодож байна. Жишээ нь 80 хэдэн настай тэр хүний эрдмийг авсаар л байдаг гэж. Яг л одоо миний сурч байсан энэтхийг тэр профессор гадууд яг тэгдэг. Дотроо бас өөрөө школууд байдаг гэдэг шиг нэг одоо сургууль байгаа ч гэсэн дотор нь өөрөө школууд байдаг. За тэгээд саяын одоо яг ярьж байгаа хэрэг. Тэр багшийн эрдмийг л авахын тулд тэр багштай хамгийн үнж одоо шавн байж. Тэгээд тэр яриан дотроос одоо ямар нэг бүхэн номдорч гэсэн энэ номон дээр ингээд бичсэн байна. Зүгээр ч хээжлээд байдаг ном бас биш шүү дээ. Ялангуяа философийн ном бол энд ингээд бичсэн байна. Энэ арай өөр юм биш үү гэж тэгж асууж байгаа шавьтаал багш нь жинхэнэ тэр нарийн зүйлийг тайлбарлаж байна. Хууч асуусан ер нь багш хүн гэдэг бол одоо би өөрөө ер нь багш гэж хэлвэл хийх дурггүй. Хөгжмийг ер нь багшилдаггүй байхгүй юу? Хөгжим гэдэг чинь ерөөсөө сэтгэлийн хөдөлгөөн учраас сэтгэлийн хөдөлгөөнийг хүн зааж болохгүй шүү дээ. Тэгэхээр намайг одоо төгөлдөр орын багш гэхэлэр би нэг гой хүлээж авдаг. Нотыг зааж болно, аяг шигийг зааж болно тийм ээ. Сэтгэлүүд тэрийг бол сонсголын багш нар заачж байгаа шүү дээ. Тэгтэл бид нар бол жинхэнэ хөгжмийг заадаг. Хөгжим заана гэдэг бол маш хэцүү. Хамгийн хүнд ажил гэж боддог шүү дээ. Яг лабораторид ажиллаж байгаа хүн шиг л одоо буруу заавал тэгэл дуусаа. Одоо эмчтэр бол буруу эмчлүүл тэр хүн.
одоо эмч бол хамгийн амар шүү дээ. Хүний ам биетэй. А бид нар болохоор тэр хүний амьдралыг чиглүүлж өгч байгаа. Тэр хүнийг ямар боловсралтай хүн гэдэг хүнийг болгож байгаа байхгүй юу. Түүнээс би одоо миний шав скрабингийн толоод мундаг хүн гэж болохгүй. Чи тэр скрабин гэдэг одоо хүн зохиолыг тоглож байхдаа л чиний мэдрэмж минь ойлгох ёстой тийм. Тэр хүн гэдэг юмыг л одоо юу хий төлөвшүүлнэ гэж одоо ярьдаг шүү дээ монголчууд тийм. Төлөвшүүлнэ гэдэг чи би одоо хэлж байна. Одоо нэг томота байхыг л одоо над дээр ингээл багш нар энэ ерөөс ингээд хүн зүгээр сууж чадахгүй нэ. Зүгээр хөдлөөд явчих. Яагаад хүүхэд зүгээр суух хэвтэй? Харин хичээл нь хийж яхад нь бити хажууд нь сатаавал хүүхдийг төлөвшүүлнэ гэдэг чинь анхаарлын төвлөрүүлж тэрэнд нь туслах хэвтэй. Тэр ингээд нэг томото сууж байдаг. Тэр ингээл хүүхэд давтаагүй үедээ хичээл хийгээ хүүхдээ нэг ингээл тий. Яг хөө тэр хүүхд буруугаа уулж байгаа нь маш зөв. Тэр бол хүмүүжил бас. А гэтэл би тэр хүүхдийг чилдэг тий. Чи үнэхээр энийг мэдсэн байжж яагаад юмаа хийгээгүй. Вот хүүхдэд тэрийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Чи дахиад өнөөдөр надаас айгаал ингэж чинь. Чи айдаг чинь. Чи надаас айдаг юм бол яагаад энийг хийгээгүй тий? Тэг ирээд айх биш. Чи айна гэдэг чинь мундаг бай. Очоод айх хэрэгтэй байсан. Чи гэртээ очоод багш ингэдэг шүү би багшигаа гомдон шүү гэд айна гэдэг чинь хүндэлж ийн гэсэн үг. Тэгтээ хоёр янзаар айна. Нэг нь бол айна гэдэг нь жүжиглж байгаа, нэг нь бол жинхэнэ хүндэлж байгаа гэдэг наад зөвхөн сонирхолтой. Хүүхэд бол жүжиглж хүндлэх гэж үгийг ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар тэрийг би бол хөгжмөр тэрийг одоо дамжуулж тэрийг зааж өгдөг. Түүнээс би доорээ заадаг багш биш байхгүй. За ингээд сайн цэцэг хөгжмийн чиний тухай ярихын тулд заавал сангид дэрж байгаа тухай ярих хэрэгтэй болно. Чойгийн сангид дэрж байгаад агуу хөгжмийн зохиолч таны аав тий. Тэр үнийг бол би бас нөгөө сансартайгаа ярьдаг учраас би тэрийг ер нь ойлгодог. Тэр хүн бол бас гайхалтай тийм бурханлаг хүн. Би тэр хамгийн одоо анхны тэр хүүхдүүд яага хөгжимчин болгосон бэ гэдэг тэр хөгжим тоглолтын гараараа хүн одоо амтны амийг таслах гэж явахгүй гэдэг би тийм одоо санаагаар хүүхдүүдэд хөгжимчин болгосон гэж ярьж байгаа. Тэр бол одоо бурхан шашны талаас одоо яг миний үзлийн хувьд бол гайхалтай. Тэр хүний амийг тасна, амтны ам таслах чинь хамгийн нэн төрөний айхтар үг. Түүнээс сэргийлэхийн тулд би хүүхдүүдэд хөгжимчин болгосон гэсэн тэр үг гайхалтай сонсогдгийн. Тийм учраас тэр агуу хөгжимчин хүний те хүүхдийн тулд бас учраас гайхамшигтай тийм одоо бүгдийн нэр бид дуусахгүй тийм ч сургамжтай нэг тийм гайхалтай гоё зүйлийг л ингээд бидэнд хэлж өгөөч яагаад тэр хүн тэр хөгжмийн хөндөр боловсрал хаанаас бий болоод ирв. За өөрт чинь бол дайж болж जैन тэр баян хонгортны богд сум төрсөн хүнд яагаад гараад ирдэг бас их сонирн байгаа байхгүй юу. Би одоо жанц нургаач асууж лээсэн. Тэр хүмүүсийн хөгжмийн боловсрал хаанаас гараад ирв. Ламын гигнээс өрөөд ирв. Бэлий ламаас дамжаад ирв гэдэргээд ингэж ярьдаг юм. Тэгтээ их орно магтанд бол тэр их одоо ирч хүчтэй бас тэр гайхамшигтай нууц нь юунд оршиж ийсэн бол гэсэн талаас тийм тавч яг наад тэр чинь одоо би өөрийнхөө боловсруулсан одоо яг хөгжмийн түүх гэдэг дээр тий энэ зураг яг аавтайгаа айгүй адилхан гэж хүмүүс ярьдаг. Одоо би ягаад ээжтэйг их адилхан болдог тий яг тэгээд хүүхэд төрсний дараа дандаа өөрчлөгддөг гэж ярьдаг шүү дээ. Тэгээ хүн том болчихоч гэсэн бас өөрчлөгддөг юм байна гэдгийг би бас одоо бас ойлгоод би яг бид дөрөв болвол ээж аавын юугаар ингээд бидний мэрэгжлийг те ингээд сайхан бидрийг өнөөдөр хүн болгоод өгсөн ээж аав. Ер нь ээж аав гэдэг бол өөрөө ч одоо ээж болцсон те. Ер нь би баг өөрөө ээж гэхээсэл ягаад чи ээж аав багш нартай айгүй талархаж явдаг ер нь. Тэгсэн мөртлөө өөрөө ээж гэдгээ заримдаа мартчихдаг те. Тэгээд ер нь би хүүхдүүдэд байнга багшигаа л ярьдаг. Байнга аав, ээж, хүүхэд насаа би хүүхдүүдэд маш их ярьдаг тий. Тэгэхээр энэ магадгүй миний аав одоо ер нь ээж аавын бодлууд хүүхдэр их явдаг гэж ярьдаг штэ. Би тэгж нэг уншиж ирсэн. Тэгээд заримдаа би ээжтэй аавтай ингээл нэг ярих үе байж хад яг бодож ирсэн юм арахаар манай аав бас яг тэгж боддог байсан. Одоо манай сансарч гисэн ямар сонирн бэ? Би бас яг тийм бодол гэл. Тэгэхээр тэр их сонир хүний ген гэдэг юм бас хүчтэй яваад байгаа байхгүй юу? Түүнээс бид нар өөр газараасаа дөрвөлөө өөр юм шиг мөртлөө яг бодож байгаа бодлууд ингээл бүх биш боловч яг тэр бодлууд явдаг гэх. Тэгэхээр бас шавнар бас тэгж явдаг юм байлээ. Ягаад бол одоо зарим юм дээр би ингээл шавнартайгаа зас чөлөө цагаар юм ярихаар миний шавнар яг миний бас ингээл жоохон бахта бодож исэн юмнуудыг бас ярьж идэг. Тэгээ би бас тэдэртэй хуваалцахаар багшаа ямар гоё юм бэ? Та бас та тэгдэг байсан юм уу гэж хүүхд болохоор тийм гоё яд жаргал тий. Тэгээд миний аав бол яараа хөгжмийн зохиолч бас их сонио асуулт байна. Энийг хизээч бодож байгаагүй юм бэ. Тэгэхээр би одоо яг өөрөө чинь ингээ асууж яхад надад толгоонд нэг юм орж ирж байна л да.
одоо Мендельсон, Чайковскийг л одоо хүмүүсүүдийн мэддэг зохиолчтой өөрсдийнх нь ээж аав нь хөгжимчд байгаагүй шүү дээ. Хуулийн улсууд байсан. Тийм хөгжмийн зохиолчд байдаг байхгүй юу? Одоо Бетховены аав хэд одоо урлагийн хүн байсан, Моцартын аав хэд бас тийм хөгжимчдэг гэл байсан гэд одоо хүмүүсүүд мэдэн шүү дээ. Киног хүртэл үзчихсэн. Одоо Шопены ч гэсэн ээж нь тоглодог байсан гэл тийм. Гэтэл энэ дотор бас аягүй бас агуу хөгжмийн зохиолчд гэр одоо яг миний аавын тухайг яг ярьж байгаа юм шиг яг тэгтээ мэдээж манай Монгол амьдрал чи хөдөө тий манай аав чинь яг тэр тэмээ гэл одоо тэмээч ээж ихэд жоохондоо тэмээг хайртай бүр ингээд тэмээг бүр ингэж үнсдэг байсан тий бүр ингээд их хайртай амтнд тэр чинь нэг одоо энийг имэлээд ш тэр хүний ямар зөөлхөн сэтгэлтэй тэгээд тэр зөөлхөн сэтгэлээр нь дамжиж энэ гоё аялгау энэ гоё бүх зохиолууд нь одоо гарч ийн тий ер нь хүний хөгжмийн зохиолчдыг бид нар түүхэн дээр ингэж хэлдэг энэ бүх хөгжмийн зохиол бол тэр хүний ерөөсөө л амьдралын энциклопеди. Түүнээс тэр хүн ингээд шууд өглөө яваад ажилдаа яваад очиод нэг нот биччихээд буцаж ирээд орой 6 цагт ирээд хоолоо игээд юм уу ингээд ийм мэрэгжил бас биш байхгүй юу. Тий. Тэгэхээр энэ улсуудын хизээ яг тэр онгод нь орно уу? Яг тэр үедээ эдгээр уран бүтээлээ бичдэг. Яг л би аавынхаа югаар л ярьж байгаа шүү дээ. Түүнээс би одоо Бетховеныг хараагүй тий зөвөр кинон дээр л тэгэхээр манай аав энэ бол яг л одоо би нөгөө тэр Чайковский, Мендельсон гэдэг хэлдэг шиг манай аав тэр хөгжмөлд төрсэн байх гэж би шууд бодож байна. Яагаад гэвэл манай аавын аав зохиолч байгаагүй. Тий. Нэг юуны дарга билүү ингээл нэг сумын даргач билүү нэг тийм л хүн байсан. Гэсэн мөртлөө хүүхдүүд нь айгу авьяастаа төрсэн. Манай аавын хоёр ах нь маш авьяастаа энэ гурав чинь ингээл гуруулаа нийлээд аккордеон тоглоод ингээл соёлын орноор явдаг. Нэг ах нь хүртэл бүр дэлхийн оюутан залуучдын хүртэл бүжигчнэр ингээд явж байсан тий бүр 40-д он 50-д онд ч гэлөө тий бүр тэг ингээд түүхийг уншихаар их сонин. Тэгэхээр миний аав бол ерөөсөө л өөрөө авьяастай цаанаасаа тэр одоо бурхан гэж үгийг одоо би хэрэглээд байгаа штэ. Тэгэхээр ерөөсөө бурхан тэр хүн тэр авьяасыг бэлгэлээд өгсөн. Тэгээ аав минь өөрөө тэргөрөө л яв. Тэр замаараа л тэр дуудаад нь штэ. Тийшээ яв. Миний хувьд бол аав минь намайг баг багтаа энэ хүүхэд хөгжим тоглох хүүхдээ нэг ч хараад ээж аав хоёр маань хараад за энэ хүүхдийг тэр замаар нь явуулъя. Манай эрэгтэй дүү ч гэсэн төгөлдөр ураар эхэлсэн. Тэгэл ингэж л манай дүү аав яг хөгжмийн зохиолч болох туршиж үзэхэд манай дүү тоглодогч бас зохиодогч. Тийм манай хоёр дүү бас нэг нь зохиодог байсан шүү дээ. Тэгээд яг эмэгтэй хүн дими мими гэж бид нар хоорондоо яриад ер нь эмэгтэй хүн зохиолч байна гэдэг бас жоохон тийм сонин. Цөөхөн тийм бас тийм. Ер нь жоохон тийм байгаа түүхэнд тэгтээ тэдний зохиолыг их ховор тоглоно. Жоохон нөгөө success байхгүй. Тий яагаад бүүмэд тэр эрэгтэй хүнээс л тэр яагаад тэр гоё юу гардаг юм. Би өөрөө тэрэн дээр хүлээн зөвшөөрнө. Яагаад гэвэл тий хүлээн эмэгтэй хүн бол тоглогч байж болно. Эмэгтэй хүн удирдаач хөгжмийн зохиолч гэж жоохон надад би энэ бол миний бодол шүү. Би өөрөө бас удирдах айгүй дуртай. Би өөрөө оркестр тоглож байхдаа гэртээ сургууль хийж байхдаа өөрөө дандаа удирдаач болж ингэж удирддаг тий. Тэгээ миний бас мөрөөдөл идэг би өөрөө ингээл удирдах үсэх юмсан гэж тий. Гэхдээ би үгүй эмэгтэй хүнд тайзан дээр ивгүй гэж харагддаг боловч яг нэг өдөр үзээд алдна л гэж боддог тий. Тэгээ яг манай болол багасаа яг тэр яваад явсаар одоо багшийн сургуулийн анхны төгсөгч болоод одоо ингээл өнөөдөр аав минь мөхөрцөн тий одоо мэдхгүй хүн байхгүй манай бол ганцхан дуу бол бичдэггүй манай бол виланч морин хийл зориулсан хийлд зориулсан сопран зориулсан одоо хоорт зориулсан ганцхан манай дуур бичээгүй симфони бичсэн тий романс бичсэн одоо ерөөсөө хамгийн дотны усудаа хүртэл одоо худлаа шүү ээжээ хүртэл гэдэг дуугаа хүртэл надад Испанд амралтаар ээж хоёр ирэхэд надад хүртэл тэнд тэр дууг зохиож бичсэн. Дорн бичээл явуулж исэн гэдэг чинь нэг тий тоглож байгаа. Тэрийг би юу ч мэдэхгүй бас нөгөө залуухан байсан. Яг үгүй хүн ээж аваагаа бас мөх гэж боддог тий. Болоогүй 80 төрөх үз гэж боддог. Тий одоо ч гэсэн би ээжээгээ 80 төрөгч юмс 90 100 таслуулчих юмсан. Аавыгаа ингэж өнгөрсний дараа айгүй хүн юм бодогдуулдаг тий. Тэгээ аав минь ер нь зохиолыг болол ер нь бид нар бол нэлээд жоох манай аав чинь тэгэл ингээд би тийм бицэн ингэдэг тэгдэг гэж ер нь ярихгүй шүү дээ. Хөгшөө өнөөдөр миний нэг юм яагаад вэ? Өнөөдөр ерөөсөө би хинтэй ч уулзахгүй шүү гэж хаалга тас хаагаад тэгэл ерөөсөө ээж тэр өрөөнлөө хэнийг ч оруулахгүй. Аав заримдаа бүр 8 10 цагаар шүнжэнгөө ноотоо хуулна тий. Ингээд их хөдөлмөрч нэг ингээл бүр нэг юм хийвэл ерөөсөө тэрийг дуусгах чиж босдог тийм хүн байс. Тэгээд нэг жоохон толгоонд нь орохгүй бол
ерөнхийдөө жоохон өөр ажиллаа амжуулах ч гэдэг юм найз нөхөд болоод яг л хөгжмийн яг л тэр бид нар Бетховны, Чайковский, Моцартын түүхийг уншдаг түүхтэй их төстэй тий. Жинхэнэ ёстой танаас бурхан илгээсэн л хөгжимчин хүн байсан байна. Тэгээд тэрийгэ бидэртэй ганцхан хуваалцахаар яаж үцгүү манай аав зүгээр одоо юу гэдэг зулаа цагаалтаг би бичиж байгаа шүү. Одоо та нар энэ дуу ингэж ярихгүй аав нэг юм дуу чинь али аавдаа сонсоод өгөөч. Тэр нь ямар дуу бид нар мэдэхгүй. Тэр нь тэгэл тэгсэн чи зулаа цагаалтал байсан байгаа. Анх тэр нөгөө одоо тэр самбууга дуулж дээ те нөгөө касак дуучин юм билэ бас одоо хоорн ярихгүй болтой тий тэгээд дуул тэгэл ярьж л байсан тэрийг тэгээд өдийд өнөөдөр ийм алдартай болно гэж бид нар хүүхдүүд нь бас мэдхгүй тий тэгэл магадгүй бүх зүйлийг ч гэсэн өөрөө ч мэддэггүй байж магадгүй тий нэг өөрөө шашны талаасаа харсан зүйлийн талаар асуу гэж бодоод байгаа юм л да жишээлх юм бол Жанлуу цогцол гэж ном байдаг өндөр гений зохиосон энэ бол гайхалтай нэгсэн дон монголчуудын одоо ив нэгдэлтэй байх Монгол улс усаар орж байх бид нар улс орныхоо ирээдүйн төлөө залбирч байгаа залбирал одоо төрийн дуул гэдэг шиг шашны дуулал бурхантан одоо улс орныхоо төлөө хүн бүхэн зүрхэндээ залбирдаг залбирал тэгэд энэ Жанлуу цогцол гэдэг энэ номыг энийг бач гүн гүнзгий утга болгохтой ном тэгэд энэ залбирлаар одоо хөгжмөр илэрхийлээ тий залбирлыг илэрхийлээ тэгэд энэ одоо найрал дуун зориулсан тийм оратори оратори тий найрал дуун хийсэн байгаа юм. Тэгээд тэр болон хүн мэдэхгүй. Энэ талаар өөрөө мэдэх үү? Би наадах ч гэсэн амар хальт зүгээр ингэж сүл бичсэн зохиол байж магадгүй. Тий. Тэгээд тэгвэл манай сансар битэр нэг хальт манай дүүчин бас нэг эрэгтэй хүн болохоор аавтаа илүү ойрхон бас нэг мэрэгжилтэй тий. Энэ хоёр илүү ойрхон саяхан нэг битэр энийг нэг ярьсан байхгүй юу? Ер нь л оратори бичсэн Монгол хөгжим зохиол бас цөөхөн юм байна. Ер нь хурууд ор маш цөөхөн тий. Тэгвэл миний нутаг гэсэн за шарууга нэг тийм Чингис хааны суу бэлэгчлөө нэг тийм зүйл л харагдаж байгаа юм. Тэгээд энэ ч бол зөвхөн ганцхан дан хөгжим зориулсан юм бол биш байна шүү дээ. Хүл бүтэн найрал. Би зүгээр ингэж л нэг ээж мэжийн юунаас сонсч байсан. Энэ зохиол бол яг юм нэг шашны юу биш. Илүү их Монгол улс их тэр их нутагтаа гэсэн илүү тэр чинь одоо тийм утхан тийм юм байлээ шүү дээ. Тэгээ их орн тийм манай их орн сайхан хүмүүсүүд амьдраасаа тий эрүүл их байгаасаа гэдэг тий. Тэр чинь тэгтэл заавал шашин гэдэг чинь зөвхөн ингээл умааны биднийх ингээл ингэдэг юм байдаг боловч тэгтээ нөгөө нэг одоо миний бурхан болвол яг тэр л байхгүй. Одоо би ч гэсэн өнөөдөр ковид гарч хат яна баг хүн өвдөөсөө эн чинь миний л бурханы номлол байхгүй. Хөгжимч хүний залбирал байхгүй яна бити өвдөөс юм уу ээж минь ингээсээ ингээл тий одоо ингээд үргэлж энэ санаа зовдөг. Тэгээ тэрийгэ дамжуулж бас би яагаад одоо энэ удаад бурхны зохиол тоглож байна. Яг энэ ковидтай холбоотой. Юмд аягүй санаа зовоод яагаад чи энэ одоо энэ тоглож байгаа баахын би яг ковидаар гаргасан миний нэг юм шинэ бүтээлүүд яваад байгаа. Тэгээ энийг за би гоё ингээд таньж байгаа хайч одоо яг орхичи гэж бодсон чи ерөөсөө сүүлийн үед энэ чи тоглооч гэдэг намайг дуудаад байгаа байхгүй. Тий. Яагаад гэвэл мэдгүй энэ ковидтай холбоотой юм боловч одоо яг юмд санаа зов тэр библиэр бичсэн зохиол байгаа байхгүй юу баахын тий би өөрөө библийг нэг барьж авч уншаагүй гэхдээ бид нар ингээд дунд дээд баг дунд зад хөгжмийн түүх үзэж ах тэнд библийг бол маш их ингэж ярьж өнгөрдөг тий одоо тийм зохиолч библиэл дээр ийм бичсэн тийм бичсэн библи тий одоо Жесус ингэдэг тэгдэг гэл одоо тэгж яхад баах тэр зохиол тэр Жесусыг төрж яхад гэл тэр аялгуугийн тоглож бид тэр тэрийг бодож тоглох ч гэдэг юм уу те ингээд тэгэхээр манай аав яг энэ зохиолыг бас хичнээн ингээд бурхантай те холбоотой юм шиг мөртлөө бас их орн манай аавч их орнч хүн шүү дээ. Тэр дуунууд одоо гоё магтуул тэр магтуулсан их орныхаа байгаль амьтал бүгдийн тэгээ эмэгтэй хүнийг маш их одоо дөрвөн охтууд яг автоматар илжлээ би чинь бас доороо нэг эмэгтэй дүүтэй байсан. Тэгээд бурхан болцсон. Тэгээд дөрвөн дандаа ингээл охтуудыгаа яадаг те магтан одоо миний охин өөргөлж ингэж анхаардаг те одоо гой хувцлуулах юм цэвэрхэн байлгах ингээл маш ингээд нямбаа ингэж бидрийг аав минь яасан. Тэгээд яг тэр уран бүтээл нь яг тэргүүрээ явдаг. Их инэрэнгүү манай амьтанд маш их хайртай. Гадаа байсан муур нохоог аваад ороод ирнэ. Манай ээж амьтанд дурггүй. Хүүхдүүдээ яа гэж яхад басны гадаа өвчин өдөр аваад ирвэл яах юм гэхээр манай аав зүгээр хит хоног ингээд бүр хоолоор яаж яагаад тэгээд тавьчихсан. Бүр ямаа хүртэл оруулж ирчихсэн гадаа. За. Тий бүр их сонио. Тэгээд тэгсэн чинь бид нар
дөрөв хүүхдүүд нь дөрвөл амьтанд аягүй хайртай болсон. Одоо тэгтээ манай ээж дөрөв хүүхдийнхаа юугаар амьтанд маш хайртай. Ээж нохоо танд авч өгнө тэгэхээр за яах юм бэ? Гэхдээ яг тэгтээ болно гэж одоо ингэж ярьдаг тий. Магадгүй аавыг санаад ханиа санаад тэгдэг ч бас байж магадгүй тий. Тэгэхээр манай аавын тэр аялгауг та нар ингээл одоо маш олон сонсохоор уулам гүнзгий гэж ордог. Нэг өнгөцгөн аялгау биш тий. Тэр жанлуу цаг үзэл энэ одоо радио би бас олж сонсъё гэд жоохон хайсан чинь нэр нь бол гол байна одоохондоо. Яг магадгүй дөөрийн театрын тэр хүн байгаа би хүн утсаар яриулсан гэхдээ олдсонгүй. Тэр одоо дээр үедээ нөгөө бурхан шашны сүм хийд дотор чинь одоо маш гоё хурал хурах үе дээр одоо бишгүүр тэгэл одоо дуу дарам тэ цахилуур хөгжим шахц төгжим үлээвэр хөгжим тэр том бүрээ ингээл одоо тэр цаан сэлэн бүгд байгаа шүү дээ. Тэр чинь бас л гоё найруулж байгаа. Одоо нөгөө ламын гэрэний хийдэл бас тэр талаараа бүр гайхалтай байсан ч тэр нөлөөлсөн байж байгаа бах. Нөгөө тал дээр бол тэр радио чинь бас одоо католик сүмд тоглодог том найрлаг зориулсан одоо зүйл байлаа шүү дээ. Тэгээд тэдний гоё нийлбэр болгоод улс орныхоо тэр гоё одоо залбирлыг тоглосон учраас тэрийг болоо би шашны хүмүүсээс олж сонсоо. Тэгээд бас тэр гоё одоо тийм одоо бол бид соёмын тухай, жанлуу цогцлын тухай тэр одоо цагийн технологи залбирлын тухай өнөдөр хүн бүхэн одоо ярих одоо бас тэрийг ойлгохыг хүсдэг боллоо шүү дээ. Ингээд гаргаад ирээсэй гэж ингэж боддгийн. Ингээд дараагийн асуулт руу оръё. За Нью-Йоркийн алдарт Карнеги холл те. Энэ концертын танхимд бол тоглосон сэтгэлээ бас яриулах гоё байна. Бас дэлхийн одоо алдартай тэр үед тоглосныхын төлөө тоглосны дараахан тийм ээ. Пиано сэтгүүлд бол Америк дэлхийн гайхалтай тоглогч тэр Гровиц гэдэг хүнтэй бас харьцуулаад Америкийн сэтгүүл дээр ингээд бичсэн гэдэг. Тэгээ энэ талаараас ингээд илүү дэлгэрэнгүй гоё мэдээлэл бидэнд өгөөч. Энэ бол мэдээж яг би баг Нью-Йорк гэхээс Москвагаа ярих их дуртай. Яг тэгвэл Москвагийн үзэгчд бол маш өндөр түвшинд байдаг учраас тэдний шүүмжлэг их сонсох дуртай. Гэхдээ Нью-Йорк бол Нью-Йорк шүү дээ. Нью-Йорк гэдэг чинь Нью-Йорк гэдэг чинь одоо дэлхийн хамгийн соёлын хамгийн өндөр одоо Лондон, Нью-Йорк гэж ярьдаг шүү дээ, тэ Парис, Москва гэж ярьдаг, тэ Токио. Тэгээд яг би энэ Нью-Йоркийн Карнеги холлд анх ингээд тоглоно гэж хат мэдээж намайг хүлээн аваад ингээд тоглоно ч мэдээж маш цочирдсан. Тэгээ багштай хүртэл хийж хат манай одоо ялангуяа Фёдорова багш минь чи тэгээ юу тоглож байгаа? Ерөөс ганц санаа зовж байгаа тэр тоглох биш. Тоглох заалны нэр биш. Чи юу тоглох гэж байгаа гэдэг л айгу. Тэгээд би багштайгаа зөвлөдөж одоо энэ программыг багш маань зөвлөж өгсөн. Тэгэж залуухан байсан л та. Тэгээ одоогоо залуухан тий 2007 он гэдэг чи одоо хичнээн жил өнгөрч. Тэгээд гоё ингээд ирч хүч чадaltaа юмыг хурдан цээжлдэг, юмыг хурдан хийдэг, эд формтой тий. Тийм одоо арай гинэн залуу багцмал хүн гинэн байдаг шүү дээ. Зоригтой тий айн майхан ч гэрсэн баг. Одоо бол юмыг айгу бодож хийн, айгу тооцоолж хийн. Тий ингээд арай өөрөөр хийн. Тэгээд тэр үедээ багштайгаа зөвлөдөд тэгээд юуны тулд бас багш маань өөрөө скрябинистка гэдэг. Тэгээд надаа за чи 2 санаат аваар гэдэг. 2 том хамгийн алдартай том санаатыг өгөөд төгөлдөр хурж болгоны одоо скрябин тоглодог улсуудын заавал тоглох ёстой гэд ингээд зохиолуудыг надаа нэрлээд тэгээд саяночка чи тэгээд Испанд амьдардаг юм чи нэг Испан зохиол тоглол гоё биш үү? Монгол хүн бас Испан зохиол тоглоно гэдэг бол маш сонирхолтой гэдэг. Яг л би Испан хүн шиг бас тоглохгүй шүү дээ. Испан хүн Монголд одоо гончсуулгын прелюд юм манай аавын прелюдийг юм уу тий одоо бид нар шиг даашаа манай хөгжим бүжийн хүүхдүүд шиг хүртэл тоглохгүй шүү дээ тий тэр сэтгэлээрээ тоглодог учраас тий шүү дээ яг хөө гэтээ тэрийг бол би дотор нь амьдарч байгаа учраас ямар сайн явчихсан амьдралыг нь бол харж байгаа мэдэрч байгаа хоол унднаас ахуулаад тэр испануудын үйл хөдлөл ярианы өнгө тий хөг тэгээд тэдний одоо аж ахуйн амьдрал тий одоо яаж тариалан ямар нутаг бас тэр чинь бас олон аягүй олон аймагтай тий ингээд тэгээд их сонирхолтой програм багш маань зөвлөж өгөөд би тэрний даавуу ингээд ганц 2 нэмээд ингээд оролцсон маш хүнд програм байсан. Тэгээд Карнеги холлд тоглоход бол аягүй олон монголчууд ирж үтсэн. Заал бол пиг дүүрэн байсан, билет бүгд зарагдсан. Тэгэхэд Вашингтоны тэр үед одоо элчин сайд одоо иржсэн би одоо нэрийг бас санахгүй байна. Их мундаг генерал хүн байсан гэж бүр их нэртэйгээ хүүхдтэйгээ бүр ингэ зойрч машинаар ирж үзээд. Тийм 10 дангийн болдгоо байсан байхад генерал маш гоё генерал болсон ч үлээ. Хүлээж авсан. Тэгээд манай бас хөгжим судлаач профессор одоо манай оюун цэцэг багш бас байсан. Одоо балетчин одоо төвшин бас байсан. Тэр үед тэнд Нью-Йоркийн театрт бас ажиллаж исэн.
ингээд урлагийн бол усууд байсан тэр да бас өржин хандгай байсан. Одоо жоохон багт бидний нөө пианиро ингээл соёл үзлэг мүзлэг яадаг те тэнд бас тэд нэр ажиллаар байжсэн бол ингээд урлагийн сим усууд байсан. Тэгээ мэдээж миний 3 дүүнер миний ээж аав бол ирж амжаагүй. Тэгээ миний хань тэгээд ингээд маш гоё өдөр байсан. Үнэхээр амжилттай тоглосон. Тэгээд ганцхан нэг алдаа хийсэн видео бид нар бичиж чадаагүй. Аудио л үлдсэн. Тэр амаргүй хаа бас. Видео бид нар мэдээгүй зарчмыг бид нар ингээд айгүй хариуцлагагүй юмсан. Видео хийх гэсэн бол одоо тэр нэг мөнгө төлөх байсан юм байлээ. Татвар. Тэгсэн чинь аудиог бид нар дорн төлцсөн. Мэдэнгүүтээ. Тэгээд видео цаанаас бичихээс чи яаж төлөх юм бичигдээгүй юм чинь. Аудио нь бол автоматар бичигдэж идэг. Тийм сонин. Тэр видеог нь бол захиалах ёстой байдаг байсан юм. Тэгээд юм гэдэг чи айгүй нарийн стандартны концертны заал гэдэг чи ийм нарийн. Тэгэхээр чи би чинь зүгээр нөгөө нэг залууга мэсээ хаана очиод тоглоод энэ тэнд тоглоод тэгээд тэр үед чинь бидэрт ямар видео камерч байдгүй нэг ийм магнитофон бичдэг кассеттай тий. Тэгээд ингээл би яг ярил нэрэ видео сансар дүүтэйгээ Испанд битэр чи анхны видео бичлэг одоо анх хийж CD гараагүй багт чинь. Одоо тэр нэгэ хинц ч хэрэггүй нөгөөдг нэгэ бүр муудцсан. Тэгэл хөөрхий сансар маань миний дүү чинь их алтан гартаа штэ. Тэгэл тэр чинь цэвэрлэн ингээл бөө ажил болоод зарим нь сэргээгээл бас зарим яас Facebook мөх дээр тавьсан. Тэгээд манад өөрийнхөө бас шилдэг 10 зохиолыг өөрөө маш гоё тоглоод би хажуугаар нь өөрийнхөө нөгөө тоглодог нөгөө дуртай зохиолуудаа тоглоод битээр ингээм хамтарсан чөтгөр гэдэг тийм одоо тийм хоёлаа юу хийжсэн хамтарсан уран бүтээл Испанд ста бүр нэгэн талаа хүмүүсүүд бүр тэр одоо ингээд нүдэнд бас харагддаг юм бүр заримийнх нь нүдэн өлмсний илгээ их гоё байсан. Тэгээ би тэр ч одоо хамт амьдрахаа бас сүлдээс алаад ах. Тэгэл манай дүү яах вэ бүтээлээ сайхан бичээ би заримаас нь тоглоол ингээл аав дүү хоёрын зохиолыг тоглох юм да. Тэгээд тэр хоёроо л баярлуулъя. Тэр хоёрын зохиолыг тий амьдруулад бас хоорондоо бид уран бүтээлийн яриа явагдана. Энийг ингэж бичүүл тэгж бичүүл гэл ингээл яг хөгжмийн гэр бүл гэдэг бол энэгээрээ маш гоё. Одоо манай дүү сая хэд хоногийн өмнө ярих хөтөл одоо шинэ уран бүтээл одоо гарч ийн би чам руу явуул чиний надаа гоё санаа оноо юу вэ хэлээд өгөөч гээл те. Гэтэл ийм гоё ярианд өргөлж явагдчихэдэг те. Ерөөсөө маш төрүү сэтгэдэг хүн штэ. 2016 онд тэгэхэд одоо энэ ковид-мовидын тухай ямар ч яригддаггүй байх үед хүмүүс бүгдээрээ л уулзалтайг байх үед чинь одоо Японоос, Америкаас, тэгэл өшөө Испаниас, Оросоос ингээд хөгжимчдийг ингээд ураад тэгээд одоо юу хэлбэрээр тоглосон. Янз бүрийн одоо орны хөгжимчд тоглож тэгээд тэр видео гарсан байс. Тэгээд тэр үед ерөөсөө сайн ойлгохгүй байсан боловч одоо тэгсэн чи яг тэрийг л бүгдээрээ яг тэр хэмнэгээр бүр том хэмжээнд тоглолж шít. Тэ тэрийг өрөөсөө бараг яад бол наад жишээ чинь бас яг аав дээр идэх байхгүй. Манай дүүд яг тэр аавын юм яваад байгаа байхгүй. Манай аав чинь одоо энэ зулаад сэмэж айл 80-аад онд бичсэн шүү дээ. Тэгсэн чи тэр үед нэрд гараагүй байгаа биз? Тэгэхээр аав бас тэр энэ хөгжмийн зохиолч гэдэг чинь бас ингээд ирээдүгөө мэдчихийдэг. Хачин. Гэхдээ ирээдүйн төлөө бичдэг байхгүй юу? Яг тэр үедээ сэтгэлээ одоо юу гэдгийг те ээжтэй зориулсан тэмээч ээж гэж те зулаа цагаан алдаа гэдэг энэ байгаль эх орныг хамгаасан те ирээ одоо хүмүүсүүдэд хайрлаач л гэж бичиж байгаа болохоос за би нэг 2000 онд миний энэ дууг ингээд тэр отхоо дуулаад гэдэг юм уу те Ариун Баатар дуулаад ч гэдэг юм уу те тийм юм уурал зорж бичихгүй шүү дээ. Одоо миний охин тэрийг бас одоо тэмээч ээжийг бас гурвлаар ингээд те Испани зохиолч над зориулж бас тэрийг гоё аранжировк хийж над зориулж бичсэн байхгүй юу. Тэгэл тэгэхэд манай дүүч гэсэн зулаа цагаан алдааг төгөлдөр урдаар хөрвүүлээд амар гоё ингээд те бичээл энийг бол хинч урьдчилж чадаа тэг ин ингэж хийж байхгүй. Тэр мэдрэмж бол цаанаа явж идэг байхгүй юу. Их сонио. Тэр хөгжмийн зохиолч бас их ухаантай улсууд байдаг шүү дээ. Би бас ухаантай гоё хөгжмийн зохиолчдын зохиол ерөөсөө ингээд амьдрчийдэг байхгүй. Түүнээс тэр хөгжмийн зохиолч өөрийнхөө зохиолыг ухаантай одоо тэр сайн цэцэг тоглоно одоо хинж тоглоно ч гэдэг цолмон тоглоно ч гэдэг юм уу те тэгж ярихгүй шүү дээ те. Ер нь нэг юм өгөөд шүү дээ. Юу лээ music makes you smarter. Тий. Хөгжим бол таныг улам ухаалаг болгодог гэдэг тий. Би энэ асуултыг асууна гэд би ингээд нэг асуултуудаа ингээд хэсэг болгоцсон байгаа. Яг тэр ер нь бол хүүхдүүдэд зориулагдаад хөгжим тоглож байгаа тэр хэсэгтэр энэ асуулт байгаа. Тийм учраас энэ рүү хоёрлаа орно. Тэгтэн одоо бид тэр нэг асуултаа өмнөх юугаа дуусгая гэж ингэж бодож байна. За сэтгэлийн хөдлөл хөөрөл тий тоглолттой гутрах ч юм уу санаагаар авах ер нь чинь хүн бүхэнд л тэр хүний одоо сэтгэл зүй эрүүл байгаа бол байдаг тий юм болсон юм зүйл юм тий. Тэгтээ зэрэг за хиний яг ийм тохиолдол гарч таараа тий. Тэгэхээр хиний аяыг тоглол бол тий гоё ирч хүчтэй болдгоо, зоригжуулдаг, тайвшруулдаг вэ тий.
Тэ буцаад өөрийнхөө одоо зүрх сэтгэлээ жолоодох тэр хүчийг өгдөг уу яг тэр үед хийг тоглолт юм. Яа, ер нь бол ямарваа зохиолыг нэг 50 тоглодгүй шүү дээ. Ер нь тоглогч. Тийм үед одоо сэтгэл одоо Шопены ноктюрн гэж тэрэнд нь хүртэл гал асч идэг. Бид нар бол нэг юу болохоор нэг ном унших гэдэг нь шүү дээ. Тий. За нэг бол одоо дарихаа уншиж гэдэг юм уу ширнэгээ уншиж гэдэг шиг нэг тийм асуулт хөгжим тийм ер нь байхгүй шүү. Тэнд дандаа драма явж идэг. Тэнд ингээл хайр ганцаардал тий ерөөсөө тэр одоо яг ингээд нэг YouTube дээр ингээд янз янзын тайвшруул релакс хөгжим гэж Шопены ноктюрн тавьчих штэ. Тэр чи яг релакс хөгжим биш штэ. Шахгүй хөгжим. Ерөөсөө биш. Миний хувьд бол биш. Би ингээд тэрийг сонсож байхад ерөөсөө релакс гэх. За энэ хүн яг тэр оргил дээр нь очих нь үгүй юу гэд харин бүр сэрдэг тий. Тэгэхээр энэ яг бид нар нөгөө мэрэгжлийн улсууд учраас тэгж байгаа. А гэтэл одоо Элтон Джонны гой ингээл юу байвал харин бид нар релакс хийж магадгүй тий. Тэгэхээр хүн гээд нөгөө байдгүй юмаа нэгтэг гэдэг чинь байдаг юмаа өөрөөр яадаг. Яг голдог гэж байгаа бид нар голохгүй л дээ гэж юм. А тэгэхээр бидний сэтгэлийн хөдөлгөөн бол үнэхээр өөр. Би одоо заримдаа ингээл хүмүүнтэй юм ярьж байгаа айгүй гой баярт мэдээж яах тийм яагаад баярлдгүй юм болоо гэж гайхдаг. Гайхдаг чи баярлахгүй юм уу гэхээр баярлж гин гэдэг ингэдэг. А гэтэл хөгжимч юм энийг бүр яг хичнээн баярлж гин гэсэн мөртлөө бидний нүд гялдж идэг гэх юм уу. Эсвэл нэг үйлдэл хийдэг байхгүй. Гэт эсвэл заримд нь очиод тэрийг тоглох юмсан гэл ингээд бүр ингээд тий. А хөгжмийн зохиолчд магадгүй тэндээс юм ургаад тэр орой нэг юм бичмээр санагддаг ч гэдэг юм уу тий. Одоо аав маань баярлал тий али минийхөө тэмдэглэлийн одоо шампанскон голгож гэдэг юм уу. Манай гэр бүл ийм одоо ч гэсэн ингээл би дүүтэйг хүртэл онлайнаар ингээл гоё сая баяр үргэж өстой гоё тоглосон байлиг зүг сансараа тэр өстой гоё чи зохиол хоёлаа нэг тулгахгүй өстой амжилттай гээл тий ингээ энэ бол сэтгэлийн хөдөлгөөн байхгүй. Түүнээс тэр шампанск ууж гинөө пив уу тэр гол нь биш. Тий сэтгэлийн хөдөлгөөн гэдэг чинь их сонирн юм л да. 50 үедээ бид нар 50 байна. Тэр байтга бүр хүйтэнч байна бид нар. Бүр хөлдөө мэс шигч байж чадна бид нар. Тэрийг бол ямар хүн дээр гарахаа мэддэг. Тэрийг бол хэлэхэд хэцүү. А яг сэтгэлийн ер нь бол хөгжимчин хүн хамгийн сонирхолтой хүн дээрээ л сэтгэлийн хөдөлгөөнийг гаргана. Нэг ийм үг байсан би өөрөө ч нөө ярилцлаганд орж ирсэн. Хөгжимчин хүнд бол тий хөөе нь бол хэцүү зам. Хэцүү зам. Хөгжимчин хүнд баярын өдөр цөөхөн байдаг гэж. Тэгэхээр бидний бодож байгаагаар бүр шал өөр байгаа байхгүй. Одоо энгийн хүмүүсээ те тоглоал те просто нэр тэр үргэлжил өөрийнхөө дуртай юм аягаал хаз жаргалтай те тэр гоё танхим дотор үзэгчтэй дотор л ерөөсө байнгын л одоо нэг гоё л хийгээл амар хаз жаргалтай байгаад байгаа юм шарагддаг. Гэтэл болохоор энэ бол хэцүү зам. Бүр баярын өдөр цөөхөн байдаг гэсэн байсан. Тэгэхээр энэ ч одоо энийг юу гэж тайлбарлах вэ? Ер нь айгүй сонин. Ингээл бид нар яг ингээл сурч байгаа хугацаанд олон төгөлдөр хуурж зохиолчдын уран зохиолын түүх мөх уншиж бид нар чинь бүрэлддэг байхгүй одоо энэ бүх юм. Тий. Тэгээд яг бидний за үнэхээр хэцүү. Одоо орсууд сложный гэдэг байхгүй complicated тий. Хөгжимчин улсууд ер нь урлагийн улсууд их хэцүү улсууд гэж ярьдаг. Хэцүү ойлгохдохгүй гэл. Бид нар өөрсдөө өөртөө заримдаа тэгтээсээ ойлгохдохгүй. Нэг сая инээцээ явж исэн чинь дараа нь битгүй юу болцсон ингээл. Магадгүй тэр хоромхон зурныг тэр хүнд юм тохиолцсон байгаа байхгүй. Тэнгөт хөгжимчин одоо урлагийн усууд тэр хүн тэндээ тэр нэг юм хүлээгээд мэдрээд авчаад хүнтэй ярмааргүй санагддаг ч гэдэг юм уу тий. Тэр хүн тэндээ гой мэдээ авчаад хөшөг явж кофе уух уу гэл одоо юу гэдэг юм тий. Ийм одоо бүдүүлгээр ярил хагас галзуу гэх юм уу. Тий. Ерөөсөө энэ баяр баясгалан уйтгар гунгийг маш дээд зэрэг хүлээж авдаг. Аха. Ийм ус одоо би багштайгаа орос багштайгаа цолон багш төрд битээр бүр айгүй хадж байгааг хоёлоо ваалцж явахдаа бүр ингэж яагаал инээдэг хоёлаа тий. Тэгэл ингээл тим юм яасан тэр хүн хөөрхийгээл ингээл ярахаараа хоёлоо бүр ингээл бүр тэр одоо бүр мимик өөрчлөгддөг тий. Яг тэргөөрөө хөгжмөө бид нар тоглодог тий. Одоо тэр Шубертийн эмгэнэл зохиолыг бид нар тоглож байхад бид нар ямар ч сайсныг ингэж тоглохгүй шүү дээ тий. Яг бол бид нар Шубертийг мэднэ 31 наснда тэр залуугаараа энэ олон бүтээл хийгээд нас бараад гудамжинд гээд ядуугийн юугаар ингээ хаягдаад бүр нотлох цаасч байхгүй ингээд тим ядуу юугаар тэр хараа. Тэгээ тэр хүний зохиолыг тоглоход маш хэцүү. Яг скрябин шиг дуртай төгөлдөр уурж аваад тоглож чаддгүй. Маш хэцүү. Хин гэнэ? Шуберт, Франц Шуберт гэдэг Австрийн. Тэр нэг хэцүү. Аха. Бүр гайхалтай, бүр амар гүнзгий зохиол. Бүр ерөөсөө ойлгодгүй. Концертнээр гараад тоглоход яг тэр залуудаа битсэн хэдэн алдартай зохиолуудын хүн ойлгоно. А яг тэр мэрэгжлийн нарийн тий одоо бидний уран бүтээлийн юуг нь тоглоход бол
ер нь концертн дээр ховор тоглогддог тийм. Тэгэхэд наанарах маань юм Чайковский таалагдаад байгаа биз тийм. Яг хөө тэр үед чинь бас нийгэм арай өөр, орчин өөр. Тэгээд бас хүн нь өөр, амьдрал нь өөр. Ерөөсө хүний одоо би түрүү хэллээ шүү дээ хөгжмийн зохиолчийн тэр байтугай тоглогч хүний бүтээл нь хүртэл тэр ерөөсөө тэр хүний амьдралын зураг яваад байгаа байхгүй. Би бол одоо багшаагаа яг дуурайгаад бүх зохиолыг тоглож чадахгүй шүү дээ. Яг бол манай багш ч өөр хүн тийм. Тэр монголчуудын одоо бидний сонгодог хөгжмийн талаарх үзэгчдийн тэг хөгжмийн боловсрол нь Европтой юм уу, Хятад, Солонгос, тэг Япон, за Оростой ингээд харьцуулаад үзэхэд биднийхэр нь ямар хэмжээнд явж байна те. Сонгодог хөгжмийн тоглолтууд, тэгээд энэ урлагийн талаарх одоо бодлого ч юм уу радио ер нь одоо нэг таймлууд хэлэх юм бол ер нь бол айгүй хөөрхөн явж байгаа шүү дээ. Тийм үү? Тий. Одоо бол яагаад гэвэл яг би өөр дээр л зүйл жишээ авъя л да тий. Одоо ковидаар нэг 20 оны яг 2 сараас өнөөдөр хүртэл одоо миний шавнараар авахад янз янзын тэмцээнд орлоо онлайнаар. Онлайнаар тоглох хэцүү шүү дээ. Амьд тоглох, бичлэг хийх хоёр чинь маш өөр юм байхгүй. Бичлэг тоглоно гэдэг бол маш хэцүү. Маш хэцүү. Амьд тоглолт гэдэг чинь илүү гоё байдаг байхгүй. Яагаад гэвэл хүн нэг л удаа гараад тоглож. Тэгээ хамаг анхаарал нь юус ингээл төвлөрчдөг байхгүй. Бичлэг гэдэг чинь за би дахиад тоглох юм чинь гэж бодоод анхаарал нь төвлөрдөг. 100 200% төвлөрдөг. Засаж болно шүү дээ гэж боддог. За дахиад нэг тоглож. Тэгээ тоглох тусмаа муудна. Тэгээ чи бурхан хөлийг зөвшөөрөхгүй шүү дээ. Чи ямар их тоглодог юм бэ? Чи сайн давтаагүй шүү дээ. Гэт би хүүхдүүдэд тэгж хэлдэг. Чи хэрвээ сайн давтсан бол нэг л тоглоол юм уу? Тэгэл бичлэгээ хийлгүүл чинь. Чамааг ингээл телевизд очиод 100 удаа тоглоод ийм бичлэгт яаж хүн тэр хүмүүс чинь одоо ядарна үсттэй гэх. Тэгэхээр одоо миний хүүхдүүд ингээд сурах хэрэгтэй гэх. Тэгээд хүүхдүүд сурна, сурж байна. Тэгээ яг хөө ингээд сая өчигдөрхөн надад Хонконгийн нэг тэмцээнээс маш гоё надад ийм юу ирсэн, ийм мэйл ирээд тэгээ би хүүхдүүдээс манай хүүхдүүд фэйсбүүк дээр шеэрлсэн л лээ. Ба ээж нар нь Монголын хүүхдүүдээр бахархаж байна гэд. Ковид тэр Хонконгийн тэмцээнээр. Тэгээд их гоё намайг бичээг байгаа байхгүй юу? Монголын хүүхдүүдээр бахархаж байна. Авиаслаг хүүхдүүдээр гэд. Тэгээд тусад нь надад багш нь шагналын одоо спешиал бүр award өгөөд тэгээд дараа нь зүгээр ингээд олон хүний өмнө доор нь ингээд ийм мессеж бичсэн байсан тэр конкурсны одоо байгууллагаас нь бид нар таныг маш их хүндэлж байна гэдэг ийм гоё үг хүчээд байсан. Тэ одоо зөвхөн хамгийн сүүлийн сонингоос түүээс одоо би яг нэг жин дотор маш олон багш хүнийх нь award-ыг бүгдийг авцсан. Одоо 6 7 диплом гэрт байж зарим нь принтлийг амжаагүй л явж байна. Би тэр багш сайн багш болохын төлөө юм хийдгүү. Би зөв үр дүнгээ харах айгуу дуртай. Миний өнөөдөр ингээд зуураад байгаа хүүхдүүдээс минь үр дүн гарч ийнү, амжилт гарч ийнү би тэрийг л харах дуртай. Түүнээс тэр над дээр диплом ирж ийнү, нэгдүгээрээр авж ийнү. Тэртээ дөрөв миний тэр хүүхэд сайн тоглол би яг нь тэр хүүхэд нэгдүгээр байр аавна гэж мэдэрдэг тэрийг. За нэгдүгээр авдгүй маа гэхэд хоёрдугаар байрыг аав. Лав гуравдугаар байрыг авахгүй гэж мэд. Яг л би балансыг мэдэн шүү дээ. Олон нөгөө тэмцээд би өөрөө ч бас тэмцээ хийдэг учраас бидний ингээд сонгодог хөгжмийн олон улсын тэмцээний стандарт ерөнхийдөө явдаг байхгүй юу. Мэдээж бүр Чайковский, Шопен одоо Бахын тэмцээний стандарт арай өндөр. Тэр чинь насны англи нүрт нэг ангилтай бүр боловсрцсан бүр тусгай одоо бүр ингээд шалгагдсан усуд ордог. Бидний ийм хөөрхөн залуу хүүхдүүдийн конкурс бол ерөнхийдөө баланстай явдаг. Үнэхээр сайн тоглож байгаа хүн яг л гран-приг авдаг. Тэ тэнд бол ерөөсө тэр хүүхдийг дарах ерөөсө боломж байдаг. Ягаад гэвэл бүх юм ил тавьдаг байхгүй юу. Ялангуяа онлайн тэмцээн бол тэгээ тэр хэрэг тэмцээн муухай юм ивэл ил болоод тэр тэмцээн доошо бууна. Тэгээ хүмүүсүүд мэдээж дараа нь тэр тэмцээнд орчихгүй. Тэгээ тийм тэгэхээр энэ сэтгэлийн хөдөлгөөн гэдэг бол ерөөсө бүх юмн дээр л гарна. Одоо тэмцээнд орох, тоглолт хийх. Би ч гэсэн одоо ингээл 1 сарын 5 тоглолт ингээл ингэж яхад миний сэтгэлийн бодлыг хараад шууд за одоо би нөгөө гоё Библийн зохиолыг бэлтэн шүү. Ста юу илээ ёо ингээл энэ төрөл одоо хүн гар захтна гэдэг шиг те бүр ингээл улаараал эхэлдэг байхгүй. Нэг өдөр нь тийм шүү дээ. Түүнээс маргааш нь бас ингэхгүй шүү дээ. Магадгүй маргааш нь жоохон тайван болно. За тайвшир. За алинаас нь эхэлэх үү гэд ингээд толгой ажиллаж эхэлдэг тийм. Тэгэхээр одоо нэг би аль дөрөв нь хилээд идэг урлагийн улсууд ийм харахад тогтургүй юм шиг мөртлөө цаана нь дандаа ингэж өмнө эргэлдэж яг үйлдвэр шиг ингээл одоо мөрөөдөл, уран бүтээл, шин юм те одоо юу гэдгийг бүх юм ингээл дотор ингээл явж идэг. Үргэлж тархин ажиж идэг. Яг эрүүл нойргүй байдаг шүү дээ бид нар чинь. Уран бүтээл хийдэг усуд нойргүй байдаг шүү. Энэ би нэг шашны хөгжмийн зэмсэг авчирсан. Дин шиг гэдгийг. Ингээ хооронд ингээд зөхөө дуурдаг.
За хөгжимчин хүн нэрээ дуурайгаад тэг ямар хөгжим бэ нэг. Йоо, манад байдаг шүү дээ, манай аав. Бага юу? Тий, бах тий. Ингээд хооронд нэг. Манай аав хаяа онгоолгоод ингэдэг байхгүй. Өө тийм үү? Тий. Дин шиг гэж хэлдэг. Тэгээд хоёлаа нэг завсарлаа төр. Тэгээ. За, завсарлаа те. Ямар доо. Энэ яг төгөлдөр уурын өнгө шиг ингэж үргэлжилж байгаа байхгүй. Би хүүхдүүдийг яг ингээд одоо ингээд тоглоно шүү дээ. Төгөлдөр уурын өнгө яг ингэж дуурдаг байхгүй. Тэгээ энийг дуустал нь сонс гэдэг төвчээрийг заадаг гэж өгдөг байхгүй. Түүнээс тэрийг тогло гэдэг үгийг зааж өгөхгүй те. Фестивалдаас тэгдэг чинь нэг аярыг ингэчгээд тэгээ тэрний шимжийг дуустал нь ингээд одоо ингээд үргэлж хараа ийм гоё. Энэ бол ингээд амьдрал байхгүй. Ингээд амьдрал үргэлжлээл. Тэгээ төгсгөлтөө те. Ийм. За хоёлаа 2 дугаар раундтаа гэх үү 2 дугаар хэсэг рүү оръё. Тэгэхээр энд бол би одоо хүүхдүүдийн тухай ярих гэж бодож байна л да. Яагаад гэвэл та шавныхын талаараа одоо яриач надад тийш орж байна. Тийм дуртай би хүүхдүүдээрээ бахархдаг, шавнараа бахархдаг гэж. Тийм учраас хоёлаа ирээдүйд одоо болсон хүүхдүүдэд зориулсан тийм ярианы хэсэг рүү оръё гэж бодож байна. Тэднэрт одоо зөвлөгөө өгье те. Тэдэнд хэрэгтэй зөвлөлүүдийг би асууж чадвал магадгүй бас хэрэгтэй болох байх гэж. За түрүүнөө ярьсан те хөгжим таныг бол улам ухаалаг болгодог гэдэг тийм хэлцүү байдаг те. Тэгээ би энэ Калифорни сургуулийн бас судалгааны материалыг уншлаа л да төгөлдөр хуурын одоо ангийн оюутнууд тэдний одоо математик сэтгэлгээ за тийм их маш өндөр болсон бутархай тоонууд маш их сайн байсан гэж байна. За тэгээд тархины функц тэгээ орон зай цаг хугацааг мэдрэх мэдрэмжүүд нь бол харьцангуй өндөр байсан гэж байгаа. Тэгэхээр төгөлдөр хуур тоглодог хүүхэд те ухаантай болохоос гадна ухаантай болох тухай ярий. Яагаад ухаантай болдог. Тэгээд бас ямар давуу чадваруудыг эзэмшдэг юм бэ? Тэр зөвхөн одоо тоглохоос гадна. Тий. Яг ухаантай болно гэдэг чинь айгүй олон утгаар ойлгож болно шүү дээ. Ухаантай гэж зарим хоосон ухаан бас байна те. Ингээ нэг юм авч ээжилчээл нэг ном уншдаг хүн шиг болоод ингээ хүмүүсүүд тэрийг алдаал ямар ухаантай, ямар гоё зүгээр үг хэлж байна те гэл ингээ. Зарим нь үнэхээр их ном уншдаг мөртөө ямар ч өгөөж байхгүй те нэг их ном уншаал байдаг. Тэгээ тэр нь ерөөс ингээ харагддаггүй өөрөө ч тийм нэг л ном уншдаг гэж яриад байдаг л болохоо тэгээ бид нар ярьж энэ аягүй их ном уншдаг нэр мундаг шүү л гэж ярина те. Яг бас нэг авчгаар юм бас байдгүй тийм бас нэг ухаан байна те. Зарим улсууд яг нэг их ном уншихгүй хэрэгтэй юм уншичаад те тэгээд тэрийг практик дээрээ өөрөө боловсруулад тэгээ өөрийн болгоод хүнд өгөөжтэй. Би тэр зам руу илүү дуртай явдаг. Маш гоё. Тий. Түүнээс нэг олон ном уншаал, бүр Толстой ч уншаал, Чехов ч уншаал, Пастернак ч уншаал. Тэгээ тэрийг яг ойлгосон ч юм уу, ойлгоогүй ч юм уу те. Эсвэл одоо аюур заныгаа ч уншаач гэдэг юм уу те. Тэгсэн мэтлээ би тийм их уншсан гэхэд гэтэл нэг хүн чи ямар их сайн засаг аюух ном уншдаг юм бэлээ шүү дээ гэж. Тий. Би бол энэ ярианд ирэхэд их дурггүй. Нэг тийм байдаг шүү дээ. Ойлгох, хэрэгжүүлэх. За тэр living гэдэг юм чухал. Амьдрал дээр өөрөө хэрэгжүүл тэр мэдсэн олон мэдээллүүдээ хэрэгжүүлж чадчихвэл тэр жинхэнэ одоо нөгөө амьд мэдлэг болох гэдэг. Амьд мэдлэгтэй л байх хэвээр. Тэгээ амьд мэдлэгээ одоо хадгалахын тулд тэр хүн өөрийгөө ингээл цэнгэлж явах хэвээр байхгүй юу? Тэр чинь л ухаантай гэж би яриад байгаа шүү дээ. Тэгэхээр би хүүхдүүдтэй одоо шавнараа ярих айгуу дуртай. Яг бол би бас Испанд маш олон жил амьдарч хагаад яг намайг амьдарч явах хугацаанд Монгол хүүхдүүд над дээр ирж мэрэгчлүүлдэг байсан. 99 оноос хойш маш олон жил. Сайхан охтууд тий ингээд ирдүгээс одоо зарим нь ингээд Шведэд байна, зарим нь Швейцарт байна, зарим нь Америкт байна, зарим Монголд ч байна, зарим зэрэгцээж бас ажиллаж байна гэх юм уу тий. Ингээд тэгээд яг миний бас аавын минь ингээд мөрөөдлөөсөн их орондоо ирж ажиллаар манай аав чи их оромж хүн байсан. Тэгээд өөрөө 2 3 удаа ингээд Испанд очиж байхдаа миний охин одоо над мэдлэгээ Монгол хүүхдүүдтэй л өмөр байна да. Чи ч одоо ямар их хийж тийшээ ямар их хятад метод явдгийг ямар их испан хүүхдүүд чи хөөхөн тоглож байна. Одоо нэг хөөхөн гарын шав гэл тэгж ярьдаг. Ер нь ярьдаг үгэлдэг болсон. Тэгээд их сонин аав маань бурхан болонгууд ирээсээ тэгэл намайг ирсэн ш наваад ирсэн. Тэгээд ээж маань яг аав маань ингээ байсан бол яаж охиноороо бас бахарх байсан бол доо гэд. Яг амьдрал нөгөө 13 биш гэдэг тэнцүү тэгшин биш гэдэг чинь энэ чинь яваад байгаа байхгүй. Хэрэг би Монголд ирсэн байсан бол мэдгүй аав минь бас ямар ч байх юм те. Одоо бахархч байсан юм уу, үгүй ч юм уу те. Тий. Тэгэхээр энийг бол ярих дурсах гоё те. Энд чинь л амьдрал шүү дээ те. Түүнээс нэг амаа барайл тэгдэ ингэж тэгж биш. Өнгөрсөнд орхиол гэдэг шүү. Өнгөрснөөр нь орхиод тэгээд амьдрал үргэлжлэнэ. Тэгээ миний хүүхдүүд би л хүүхдүүдэд тэгж ярьдаг. Ерөөсөл залуу байхдаа л бүх юм амжуул. Урд нь яг үйлдвэр шиг бай.
үйлдвэрлэлээ хурдан юм зээжлэл хайзан дээр тоглоод ингээд би өөрөө жоохондоо тийм байсан. Ерөөс юмыг хурдан хийдэг. Тэгэл цолон багш ч гэсэн тэрийг мэддэг. Тэгэл ерөөс ингээд хурдан зээжлэл хурдан гараад хурдан ингээд тоглоод ингээд тэгсэн чи жоохондоо аяг тайзан дээр гараад тоглолчихсон. Ялангуяа одоо бол ерөөсөө баг хурд гэж байгаа шүү дээ. Энэ үед бол бүх юм хурдтай болсон учраас хамгийн эзэмших ёстой чадвар бол хурд байх ёстой. Ялангуяа хөгжим дээр бол маш хурдтай байх ёстой. Яг бол энэ олон зохиолыг бид нар тоглож амжихгүй шүү дээ. Тэгээд жоох ингээд нас тогтоод ингээд ингээд эренгүүт бид нар тэр залуу хүний хурд шиг бидний тархи тэгж ажиллахгүй байхгүй. Би нэг уучлаарай. Нэмий танил нэг Ясуко гэдэг нэг Япон эмэгтэй төлөвлөр урын багш байдیں۔ За. Байгаа юм. Тэгээд тэр нэг хүүхэд хичээл зааж байхад би харж ирсэн. Тэгсэн чинь тэр ингээд нэг юм бөмбөг ингэж гараа ингэж халаагаал ингэж шидэж мэд. Тэгжээснэ нөгөө төгөлдрөөр онгоолгоод артлыг үзүүлж байгаа байхгүй юу? Тэгээд ингээд. Тэг би асуухгүй сүлд нь. Гэхдээ тэр нөгөө юм заадгүй тэр төгөлдрөөр яа тэр артлыг үзүүлж байгаа гэсэн чинь үгүй энд миний дарж байгаа одоо дуу ингэж цохоод тэгэж одоо дамжаад ингэж дуу болж гарч байгаамаа гэдгийг тэр хүн мэдэх юм бол тэрийгэ мэдэрч тоглох юм бол гайхалтай хөгжимчин болох ёстой юм а гэж. Гайхалтай ямарсан тэгж мэдэрч тоглох ёстой гэж хэлж ирсэн тий. Тэгтээ зэрэг хөгжимд бол бас тэр бидний хараад байгаа тэр аяас гадна зөндөө юмнууд цаана явдаг юм байна тий. Тэгэхээр хөгжмийн одоо гооцүү, түүх, философи тэгэл одоо төвчээртэй байх тий. Тэгэл энэ Бах, Моцарт, Шопен эднэрийн амьдралын төв мөгүүд ингээд бүгдийг заадаг юм байна тий. Ер нь бол тий. Тэгэхээр эднэр нь одоо бас хэдний хувийн эзлэх үү хөгжимчин болохоор эднийг заавал одоо энэ үдсийг мэдчих явах ёстой мэдлэгүүд. Хөгжимчин ерөөс бүх юмыг мэдэх ёстой. Уран зохиол, уран зураг, ерөөсө театр, драм, балет, ялангуяа төгөлдөр хуурч хүн бол энийг бүгдийг мэдэх ёстой. Төгөлдөр хуургаар энэ бол байхгүй. Ерөөс тэгээ хаан хөгжим гэдэг байгаа шүү дээ. Роял тий. Манай их гоё нэрсэн тий. Төгөлдөр хуур, төгс хөгжим. Тий, төгс хөгжим. Хаан хөгжим гэдэг одоо юу гэдэг тий манай гэдэг. Тэгээд бид нэр одоо ягаад энэ төгөлдөр уурыг өнөөдөр ингээд шинжлэх ухааных нь одоо тэр Америкийн дээр чи баталчлаа шүү дээ. Японых ч гэсэн ингээд гаргаад ерөөсө төгөлдөр уур хоёр тархин ажилтдаг юм байна. Тэ ингээд ерөөсө хүн болгон зөндөө юм байна. Тэ төгөлдөр уурын өнгө бол ийм тийм одоо бүх аялгау гаргаж чаддаг төгөлдөр хүний шувуугч гаргана, баавгаагч гаргана, одоо салхи шуурхыгч гаргана. Одоо тэ ерөөсө төгөлдөр уурын өнгийг ерөөсө тэ одоо бүх юм гаргаж чаддаг. Ийм инээлгэж болох уу? Маш гоё инээлг нь одоо Моцартын санаатай бол зөндөө байгаа шүү дээ. Инээдэг тийм гоё аялгуунууд ха гэл. Тэ тийм гоё одоо маш баян хөгжим байхгүй юу? Төгөлдөр уурын хичээл эхлэхэд тохиромжтой нас гэж байх уу? Эсвэл хүүхдүүдийн одоо төлөв сонирхлоос нь хамаарат хамаардаг уу? Төгөлдөр хуурах сурхан? Төгөлдөр хуурыг тий одоо эртээр саяны Ясука гэдэг төгөлдөр уурын багшийн тухай ярьлаа да. Ер нь төгөлдөр уурын багш нар хичээлээ заахтаа яг тэр өдрийнх нь настринаараа бас заана. Тэр багш бол хүүхд болгон тгий заахгүй. Тэр үед яг та нарын юунд тэгж таарсан те би ч гэсэн бас зарим хүүхдэд төгөлдөр ураа гинт онгоолгоод чи хардаа энэ төгөлдрийн дотор нь юу байдаг бидний дотор элэг бөөр зүрх чиний зүрх хаана байдаг гэхээр хүүхэд энэ тэгэл заадаг шүү дээ те гид чи хаана уу гэл энэ за төгөлдөр уурын зүрх нь энд байна төгөлдөр хуурчны хамар нь хаана байдаг энд байдаг нүд нь хаана байдаг энд байдаг гэл одоо юу гэдэг те би энийг бас ингээл яг хүүхдүүд заана энэ бол яг ингээд мэрэгжлийн багшийн одоо тэр төвшин харагдаж байгаа тий. Тэгэхээр айгүй сайн багштай байгаа мэн гэж бас өөр чинь хэлмээрэн тэр багшаа алдаж болохгүй. Тий. Тэгэхээр тэр төгөлдөр хуурыг ер нь тэр олон юмыг би үзүүлж ийн гэж яриад байж төгөлдөр хуурыг сурахад эхлэхэд маш амархан. Өргөжлүүлэх маш хэцүү. Тэгэд энэ дэлхий дээр яагаад цөөхөн төгөлдөр хуурч байна? Нууцсан тэнд байна. Маш хэцүү. Хин өнөөдөр баяр наадмаас ингээд татгалзаад гэртээ 4-6 цаг. Одоо бол би нэг 6 цаг маг давтахгүй л дээ. Одоо бид нар чи ухаан сууж байгаа учраас төгөлдөр ер нь хөгжимчин ер нь уран бүтээлчд их орой ухаанаараа хийдэг байхгүй. Одоо 60-аас эхэлдэг гэж байна. Зарим нь 58-аас эхэлэн зарим нь 55 гэдэг уран бүтээлчдийн одоо мундаг би ярилцлагуудыг бас уншдаг хаяа. Тэгээд ийм одоо насан дээр зогсож болохгүй бид нар. Тэ уран бүтээлчд харин бүр улам гоёыг хийн. Тийм учраас би хөгшүүний тоглолтыг илүү сонсох их дуртай. Тэр ята хөгшүүний бичсэн шүлгийг хүртэл унших дуртай тий. Ямар ухаан энд ажиллаж байна. Тэгээ автоо хүртэл би бас энийг ярьж ирсэн. Аваа та 20 эдтэйтэй бичсэн дуу тий. Одоо яг бичсэн дуу ямар их сонин шүү миний охин. Залуудаа гөөмөн ингээл амархан юм биччихдэг байлаа. Гэ ямар гинэн, ямар хөөхөн. Гэхдээ тэгээд одоо яг тийм дууга бичиж чадахгүй маа. Гэхдээ тэр чинь нэг юм хэлээд шүү дээ. Одоо ухаан суудсан юмыг боддог, контролтой, юмыг аяйгүй олон талаас нь боддог тий. Олон юмыг хийж чаддгүй, дандаа чанартай.
А залуу байхдаа чинь одоо би хэлээд ш залуу байхдаа их юм тоглол гэдэг штэ. Тэр чинь нөгөө мэдрэмж нь арай хөгжөөгүй байгаа. Боловсрлоо эзэмшээгүй, туршлага байхгүй тий. Тийм хүн чинь бодлогогүй ингээд гой гээд тоглоод ерөөсөө тэгэл. Тэгээ тэр нь ч бас гоё. Тухайн цаг үедэл яг тэр сүлд хизээ хойно ухаалаг болоод айхтар боловсрсон хойно тэрийг хийж чадахгүй шүү дээ. Ганцхан багш тэрийг ард нь зааж явахдаа чи олон зохиол гаргаж явахдаа багш харин заавал тэрийг ард нь утга санааг нь заавал хэлж явах хэрэгтэй. Яг бол миний багш нар яг тийм байсан байхгүй. Би ойлгохгүй ч гэсэн одоо ингээд том өөрөө багш болчоод хөөх манай багш намайг нэг одоо солон багш намайг энэ тоглож байгаа. Чи ингэж тоглол заа инглиэр эвтэйхэн байдгийн ч гэдэг юм уу. Тэр мэр ингээд нүдэнд харагддаг. А тэр үедээ би юус тэрийг мэдэрдэггүй те ингээд миний гар хуруу өөрөө гүгээл өөрөө ингээд тарих ингээд хөдлөөл ингээд бүгдийг дурчгнуулаад тоглолцдог ч гэдэг юм уу. Хүүхдүүдэд одоо тоглолтоор тоглож эхлэхдээ хамгийн одоо тохиолдолд нийтлэг тохиолдог саад бэрхшээл одоо юу байх вэ те? Тэд дээр хэрхэн даван тогтмол давцдаг. Тогтмол давтдаг. Тэр л юм байна те. Тогтмол өндгөө зоортол. Нөгөө төрсөн өдөрт явдаг. Нөгөө өөртөө хагасаа бүтэнсэн өдрийг гаргаж өгдөг. Тэ. Одоо хүний хамгийн чөлөөтэй өдөр ч хагасаа хөгжимчүүний хамгийн завгүй өдөр хагасаа бүтэнсэн өдөр. Би хүүхдүүд тэгдэг 1-5 дахь өдөр та нар жоохон бага давт. Хагасаа бүтэнсэн өдөр их давт. Их давт. Их давтахтаа өглөө сайн давчаад өдөр салхинд гарчаад гадаа гоё тоглолцоод. Тий. Одооний хүүхдүүд бүр компьютер дээр битгий суу. Утаснасаа хол бай. Тэгээд хичээлээ ихтэй утсаа оролт тий. Тэгтээ бас гадаа заавал тоглол. Заавал гадаа тоглол. Дараа нь хөгжимдөр бас гадаа тоглолдог гэдэг зохиол бас байдаг байхгүй юу. Тэгэл одоо гадаа тоглож байгаа тэр нэг зохиол тоглож чи яаж гадаа тоглолдог гэлээ? Хашгирдаг тий. За орчин үеийн хөгжимдөр 20-21-р зууны хөгжимдөр энд хашгиран гэдэг зохиол байгаа биз? За яаж хашгирдаг? Чи надад нэг үзүүл хийдэг төгөлдөр уур дээр гэ. Тэгэхээр энэ нөгөө амьдралын бүх үйл явдлууд чинь нөгөө зохиол дээр чинь гараад байдаг байхгүй юу. Түүнээс дандаа хөгжимдөгд өглөө бослоод хөгжимнээ тэр биш. Амьд биш болчих юм байна. Нөгөө амьдралын зохион байгуулалтыг сайн хийгэж тэгж одоо хүүхдүүдтэйгээ илүү хөгжмөөр дамжиж тэгээ би тэр хуваарлтыг хийж өгдөг. За чи энэ 7 хоногт энийг хийсэн байвал одоо чи битээр 1 сарын дараа концерт ч гэдэг юм уу. Би тэр бүх төлөвлөгөөг нь одоо хүүхдүүдтэй тэр хөгжмөөр дамжуулж амьдралын төлөвлөгөөг нь тий гаргаж. Тэгээ миний хүүхдүүд эргээд эрийг сураал гэдэг. Зарим нь бол чадахгүй, шууд чадахгүй. Зарим нь маш хурдан сурна. Зарим нь бол маш удаан сурна. Тэгэхээр хүүхэд янз янз. За баярлалаа. Яг бурхны ном дотор бас гэгэрэл төрхийн төлөө хүн 6 зарчмыг сурах гэдгийг. За тэр дотрын утга зэрэг тэр өглөгч байх, өгөөмөр байх тухай. Ер нь бусдад тэр сайхан амиг өгнө, хүргэн гэсэн ийм одоо цаашаа дандаа өгөх гэсэн зарчим. За дараа нь ухтаага зэрэг ёс суртахуун, тэгээд төвчээр, тэг хичээл зүтгэл, тэгээд төвлөрөл, тэгээд ухаан. Тийм 6 одоо параметр гэж хэлдэг. Энэний л одоо эцэст нь хүрэх хэрэгтэй. Энийг амьдралын зарчим болгож явах хэрэгтэй л гэдэг. Тэгэхээр би одоо таны ярьжсэн бүх яриан дотроос яг ийм 6 зарчмуудыг бүгдийн дотор байдаг юм байна. Ухаантай байх хэрэгтэй байна. Төвлөрдөг байх хэрэгтэй. Төвчээртэй байх. Одоо хичээл зүтгэл гэдэг маш чухал байна. Бас тэгдэг хичээл зүтгэлийн дотроос маш чухал шүү гэж. Бүх эрдэм гэдэг чинь хичээл зүтгэлийг даган гарч ирдэг юм шүү дээ л гэж. Тэгэд ийм их сонин гайхалтай юмыг энэ бүхэн хөгжимчин хүнд бол цогцолж явах хэрэгтэй юм байна. Тийм шүү дээ. Нэг нь байхгүй бол тэгэл дуусна шүү дээ. Тийм байна тий. Энэ 6 аюу олон байгаа байхгүй. Хүүхэд дэлэхээр хүүхэд жоох ингээд багшаа ийм олон юм уу гэж ярьд. Хүүхэд бол нэг нот тоглоод цэжлэл болоо. Үгүй юм. Тэрний ард чинь миний хэлж байгаа бүх юм юу вэ? Төвчээртэй тавтана. Ятаа чи нэг цаг төвчээртэй тавцчих. Нэг ийм 2 аялгауг чи төвчээртэй нэг ингээд сонс. Багшны юу ч чи сонсдоо гэж лээ. Нэрээ тийм байна багшаа. Эн чинь хүүхдийг нөгөө төлөвшүүлэх, ухаантай болгох, төвчээртэй болгох, дурлуулах тий тэр амжилтын төлөө явж гин гэдэг чи энийг сонсчих юм бол чамайг тэг хүн амжилттай юм хийсэн гэж хэлнэ тий. Тэгээд чи хүнийг уйлуулж явах, баярлуулж явах. За эн чинь бас тэр амар том ажил явж байгаа байхгүй. Бид тэр хөгжимчин улсад үзэгчдийг яагаад уйлуулад байгаа юм те? Яагаад нулимсэн зээлгээд байгаа. Тэгвэл миний ажлын хөдөлмөр тэр гарч гаргагдаж шүү дээ гэж. Яагаад нэг зарим оны концерт мэдгүй мундаг юм шиг байна өө гэд өөр дээр буруугаа үлээдэг чи би ойлгохгүй юм байлөө. Үгүй шүү дээ хүн ойлгоно. Хүний мэдрэмж чинь ухаантай байхгүй юу? Хэрвээ тэр ойлгохгүй ч гэсэн тэр хүний гарны хөдөлгөөн юм уу нэг юм хараад ямар гоё юм бэ гэдэг чинь хөдөлгөөн мэдрэмж байхгүй тий. Тийм байна. За баярлалаа. Өнөөдөр ингээд сайхан намрын одоо цас хаялсан тий. Одоо өвлийн цас юм да. Энд чинь уг нь намар ордог гэтэл өвөл одоо бидний цас орж байна. Тэгээд 15-ны дүүч өдөр их гоё өдөр байгаа. Өнөөдөр сонгодог хөгжмийн талаар гайхалтай яриаг бидэнд хөргөлээ. Тэгээд бидний урилгыг агуулгын авсан танд маш их баярлалаа. Маш гоё ярилцлага хийлээ. Би бас олон ярилцлага бас хийж ирсэн л да. Сайхан ярилцлагууд байдаг. Бас энэ тараас үнэхээр гоё ярилцлага хийсэн.
бас өөрт чинь маш их баярлж байна. Бас олон сайхан уран бүтээлчтэй ингээд ярьж бол одоо энэ өнөөдрийн хүнд хэцүү сэтгэл санааны докторгүй ийм байдал те төлөвлөж болдгоо ийм үед бас ийм гоё нэвтрүүлэг бас хүмүүсүүд үзээд урам аваад юмнуудаа хийгээд амьдрал үргэлжлээд холын цагаа бариа тэгээ тий болгоомжтой халуун юм уугаад гэл одоо тий тэгээд сайхан үзэх юмнуудаа үзээд тий бас цаг хугацаа бидний хүлээхгүй штэ одоо бид нар бас нэг ингээд жил хагасыг өнгөрөөж байна. Тийм ямар нэгэн саадч болохгүй тий тэнд нэг асуудал байгал бид нар тойрож хийгээд явж байх ёстой л гэж би бодож байна тий. Тэгээ бүх Монголын ард түмэнд бас эрүүл их тэгээд бүгдэнд нь одоо энэ муухай өвчин зовлон бүгд ингээд хурдан алга болоосоо л гэж өнөөдрийн л миний энэ настрын нэнгөр л явж байна да. За баярлалаа. Ингээд таны цаашдын уран бүтээлтийг амжилтыг хүсэн өрөө. Тэгээд дэлхийн сонгодог хөгжмийн дивжээнд бас улс орныхоо нэрийг дуурсгадаг олон одоо гайхамшигтай авьяастай ийм шав нарыг төрүүлэхийг хүсэн өрөө. Таныг одоо урлагийн их чиглэлд тийм Янжилан бурхан одоо та бүгдийг сайхан ивэж явах болтугай гэж хүсэн өрөө. Маш их хичээнэ. За ингээд шинэ хөгжлийн өрөөтэй Бодикаст подкастын маань нэгэн дугаар ингээ өндөрлж байна. Өнөөдрийн бидний урлагийг хүлээн авч оролцсон зочин бол Монгол Улсын консерваторийн багш гавьяа жүжигчин дэд профессор Сангидоржийн Саян Цэцэг байлаа. Ингээд та бүхэн Бодикаст подкастыг сонсоод дараагийн дугаараар бас нэгэн сонирхолтой зочныг хүлээн авахад догдон хүлээж сухыг хүсье. Ингээд та бүхэндээ баярлалаа.